Нэгэн хэмнэлээр урсан өнгөрөх цаг хугацааны тооллыг хүндрэлтэн ололт амжилт бүтээн байгуулалт ажил хөдөлмөрөөр баяжуулж амьдрал хэмээх их энд сарнаас нар руу, сараас жил рүү, жилээс 100 руу өртөөлж түүхийг үргэлжлүүлсээр. Түүх сайхан байхдаа илүү жаргалтай, илүү бахархалтай, илүү гэгээлэг. Ийм л гэгээлэг бахархам жаргалтай гэж хэлж болохоор түүх Өнөөгийн Сэлэнг аймгийн Мандал сумын иргэдэд бий. Суурьшмал хэв шинжийн олсон 21-р зууны энэ өдрөөс өмнөх холын хол цаг хугацаанд эрт үр дийн цагт хэмээн эхэлдэг нэгэн домгоос энэ нутгийн түүх эхлэлтэй. Эрт цагт нэгэн жижиг уул хангаа хаантай муудалцаж би энэ жижиг уул юм чи энэ том сүрлэг уулуудын дунд байж сүрлэн дарагж яхаар говд хайрхан бодлоо хэмээн уурсаж нүүхэр болтыг. За энэ үед нь хангаа хаан тухайн уулыг тогтоохын тулд хэрх уулыг урдуур нь хэрүүлж харин дууш уулыг түүнийг мануулахын тулд бүлдээсэн байдаг. Хэрх уул нь хэрхүү гэж асуусараад хэрх нэртэй болсон. Энэ домгоос олон жилийн дараа хэрх уулын бэлд хүмүүс аж төрөх болж өнөөгийн зүүн хараа хотын хөгжил дэвшлийг түүхэн хурцнаар бичиж эхэлжээ. 1911-р он. Монгол улс манжийн дараалаас ангиж ирж монголчууд шинэ хэв маягаар амьдарч эхлэх түүхэн үе тохиолов. Автономос засаглалтай богд хаант улс байгуулагдсанаар билүүтийн адагт газар тариалан эрхлэх боллоо. 1923 дугаар Ардын засгийн газар богдын тариалангийн сангийн суурин дээр хараадах сангийн тариаланг байгуулж анхны ажилчид нь мань дээр тэргүүтэй хүмүүс байлаа. Энэ үеэс Мандал сумын иргэд газар тариалантай салшгүй сэжмээр холбогдож хийж бүтээх өрнүүн тэмүүлэл нэгэн хүсэл зорилгоор нэгдэж түүхийн хуудсанд хөдөлмөр бүтээл ололт амжилт шин дэвшил бүтээн байгуулалт өгөхнийг шигтгэжээ. (1929) онд энэ Боргүйнд Сангаж хон төв дээр анхны тракторын курс байгуулагдаж багш нар нь Орос бүрээд хүмүүс байсан байгаа юм. Давг үлжи, Сашаа, Санжаа, Гэнжинбэл, Буян тентэр гэсэн олон улсууд тэнд тракторын курс сурч 29 оны хавраас эхлээд газар тариаланд техникийн эргэлт хөөсгөж ийсэн. Ингээд газар тариаланд тракторын техникийн хүчээр газраа хагалж дараагаан тарьдаг. Мөн техникийн хүчээр хураадаг. Энэ ажлыг манай энд анх үүсгэсэн байна. Алтан нарны шаргал туяа халиурн найгах тариан түрүү. Он цагийн дурдтгал тээсэн өдөр хоногуд хүний сэтгэлийн аялгүйх өгүүлсэн нандин дурсамж. Монгол Орос залуус гарын нийлэн ажилласан тэртээ 1933 дугаар он. Ардын засгийн газар хараа сангийн тариаланг түшгэлэн усан тэрэн байгуулах зорилгоор зөвлөлт холбоот улсын мэрэгжилтэн Борис Иванович Ельцев, Орлов, Никит, Монгол ажилтан Лувсан гом нарын 18 хүний бүрэлдэхүүнтэй багийг 2 жилийн турш ажиллуулснаар 1935 дугаар онд Монгол улсын анхны усан тэрэм ашиглалтанд орлоо. Энэ л үеэс хамтдаа ажиллаж нөхөрлөж аз жаргал гуниг зовлонгон хуваалцаж исэн усан тэрмийн хэмээх нэгэн шинэ бүлгийг сангийн аж ахуй өлгийдэн авчээ. Одоо миний сүйдгээ энэ авгарчуд бол усан термийн одоо яг байжсэн бойрны нэг. Энэ шууд угаар чинь ус урсгаж орж иж байсан. 3 терм ижижсэн, 3 хүнд ижижсэн. 2 давхар байсан байсан. Энэ талд нь юу байсан? Жишүүрийн байсан. Бас 2 давхар байсан байсан. Энэ темпэн тал байсан бол бодоо агаан болгож байсан темпэн байгаагүй. Тэнд агуулх байсан. Ингээд энэ темпэн тал байж ирчин төмөр нарийн төмөрдөн байсан. Тэгээд нөгөөх бодаага үүрч оруулж ирээд 2 давхар байшин дээдэлдэ терминэ жижигсэн. Тэгээд тэр нь бодаага хийдэг. Энэ сугаарч нь ус урсж ирээд нөгөөх термин хүрдийг илгүүлнэ. Тэгээд хасар хараатай зүрх хараатай ерөөсөө дандаа модоор хийсэн байсан. Бодаага термдээд тэгээд термцэн бодаач нь 3 удаа доошоо гоожоод доотлоос нь ахиж шуудаад хийж үүрээд энэ талдаа байсан давхар байшин нөгөөх шишүүрхэн байшинд оруулаад шишүүр чинь гүн усаар хэдэлнэ. Ингээд шишүүрэндээ хийж шишүүрээс нарийн наслэгч нарийн гурилгаар нь нарийн гарсан гурилаа бол яг төмөр төмөрөө тэгээд агуулгаараа хийдэг. Хоногт 4.5 тонн
гурил гарч ирсэн байгаа. Одоо хавраас эхлүүлээд намрыг одоо гол мөрөн гол ус хөлтөл ажиллаулаа. Тэгээд 450 грамм тонн гурил гарч ирсэн гэдэг. Гурил үйлдвэрлэх одоо том улсын үйлдвэрүүд байгуулагдсан учраас их онц хэрэгтэй үү гэж үзээд энийг болгосон. Уул нь байж байвал сайхан түүхэн дурсгал байсан л та. Монгол оронд газар тариалангийн анхны тулгамжлыг тавьсан хараагийн сангийн аж ахуйгаас бороо, борнуур, загдал, зөөхөн хөндөд байгуулагдсан жаргалант борнуур зэрэг дүү сангийн аж ахуйнууд салбарлан хөгжиж байлаа. Манай сангийн аж ахуйг зөвшөөрж хөдөө аж ахуйн шилдэг тэргүүний хүмүүсүүдийг эндээс гаргаж цагаан толгой ерөөгийн сангийн аж ахуйнуудад одоо хүмүүсээ явуулж ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх уурхай байсан байгаамаа. 1954 онд сангийн аж ахуйг хөдөө аж ахуйн яам шилжүүлж тэрвээс хилээд зүүн хараа сангийн аж ахуй гэдэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулсан. Монгол улсад 1959 дугаар оноос Атар газар эзэмших хөдөлгөөн өрнөсөн Атрын 1-р аян байлаа. Тухайн үед зүүн хараа сангийн аж ахуйн газар нутаг 11,000 га эргэлтийн талбай тавилж өргөсөн 8,000 га тариалалт хийж байжээ. Ололт амжилтандан өрөмсөн эрч хүчтэй тариаланч хамт олон илүү эрчээр урагшилж ам бүл илүү өнөр өтгөн болсоор байлаа. Би 1956 онд Аргастай сургууль комбинатыг хамгийн эхний курсын төгсөгчд биднээс 854-т атар хагалж байлаа. Шивэр дартай охироо бүгдийг хагалсан. Тэр атарыг хагалж явдаа ч та. Манай өвгөн бид тэр 1154-т ойд өгдөг залуу 980-тай атарыг анхны зоогонд татчихсан. 1000 гаагаас одоо атар хагалсаа. бид тэд атар хагалж явдаа ч та. Манай ахлагчаар бол Намсраа гэж хүн ажиллаж байсан. 13 хүнтэй одоо хамгийн түрүүнд охироо атар хагалаад тэнд ургац гаагаас 25 цент хүртэл биднээс авч одоо тийм өндөр амжилтаар одоо мандатаа тэмдэглэж байсан та. Манайх социалист бригад болоод ирсэн. Хамгийн гавсгаас байгаад их сайн ажиллаж, тэргүүний ажиллаж сангийн аж ахуйн. Цуг ажиллаж байсан хүмүүсүүд бол одоо Хөдөлмөрийн Баатарууд манайханаас бол гарлаа, даштай жигж байна. Тэгээд шишиг жаргал байна. Хөдөлмөрийн говьяаны улаантан алтан газар центр авсан. Би өөртөө залуучууд оюутны 2 дугаар их нааданд явж мөнгөн медаль авч ирсэн. Алуун усны одоо ярин тэр эрч хүчээр биднээс одоо энэ нойр хоолгуул явдаг байлаа шүү дээ. Нэгэн үе тэнгийн шижгэнсэн сайхан залуус өглөө нарнаас үдшийн бүрийн хүртэл хөдөлмөрлөж ариван ургац ажлын бүтээмж улсын орны ирээдүйн хөгжил дэвшлийн төлөө ханцуй шумлан ажилласан үр дүнгээ өгч хараагийн сангийн аж ахуйн ололт амжилт илүү баялаг болсоор байлаа. Зарим жилүүд одоо цаас ороод цаасанд ороод тариа дарагчсан байсан. Ингээд биднүүд өдөр нь одоо комбайнаа засаад бригад дээр байж байгаад орой 10% эд хүүтэн эхлээд цастай удаан наалтахгүй ийм хүүтэн болоод ирэхээр комбайнаар одоо ингээд хурааж ингээд бид одоо бас ажиллаж байлаа. Анх 1960 онд би тэр Хөдөлмөрийн Баатарын бодлыг хангасан жил надад өндөр ургасын авраг гэж одоо өгсөн. Тэр үеийн өндөр ургасын авраг гэдэг бол одооны улсын авраг гэсэн үг л дээ. Тэгээд тэрийг одоо би 4 жил дараа нь хийсэн 4 удаагийн улсын авраг комбайнчин хүн байгаа юм. Би бага залуу насндаа зүүн хараагийн сангийн аж ахуйд трактор хамбааны жолоочоор ирээд олон сайхан механикчуулагч нартай надад арга туршлага ажил хөдөлмөрийн анхны гараагийн юм зааж өгч энэ та нартайгаа ингэж ахуулж байгаа нь ямар их живчаантай ямар сайхан тохиолдол болжээ гэж би өөртөө их баярлж явна. Зүүн хараа сангийн аж ахуй гэж байхад би 61 оноос хаврын хагалгаа гээл явна, зуны паар хагалгаа гээл явна. Өөрлөгөө одоо тэгээд хийхгүй ажил гэж байхгүй шүү дээ. Бүхэл юм л хийж л явсан. Бид нар нэг өглөө гараад ороо 12 хүртэл ажиллана шүү дээ. Би шидээн сангийн аж ахуйд улсын 2 удааг авраг, аймгийн 4 удаа, сумын 6 удааг авраг хийжсэн. Манай ахмадууд одоо олон улсууд ажиллаж байсны 3 дахь үе нь юу? 1961 онд одоо би анх эхэлж
тракторын машинаар ажиллаж байсан. Анхны атарчид Төмөрбаатар, Бацсэр, Монхоодой, Дам цэндийн юушгээд ер нь олон одоо ахмадуудтай цуг ажиллаж явж байсан. За ингээд тэр хүмүүсүүдээс одоо эрчим сурлаа, эрч бүтээл хийж явлаа. Би чинь 65 онд тракторчин болж ирээд бороод комбайнчин болж ирсэн. Тэр үед бол одоо манай жинк ахмад үеийн мундаг улсууд тэнд байсан. Одоо Хөдөлмөрийн Баатар, Цайван, Баяраа бидэн чинь нэг зовоо, нэг Пойланд уралдаж явсан. Миний хараагийн хонхор бол сүүн далай хонхор шүү дээ. Манайхны хөрсөл үнийг өөд нь ингэж өргөж явдаг л тийм газар. Би тэрэнд нь бахархаж байна. Одоо энэ миний байж байгаа энэ талбай, энэ бороогийн сайхан тал, энэ нутагт би энэ насыг дэтгэврийн автад ажиллаж байлаа. 70, 71, 72, 73 онд улсын авраг болж ирсэн юм аа. Анхныхаа шинэ бүтээл онослолтыг албатай үйлчлэгээр хийж, техникийн үйлчлэгээ хийж, одоо хэмнэлт дээр гаргаж ирсэн хоо. 53 машиныг 85 онд анхны бригадын дарга механик хийж явахдаа манай сангийн аж ахуйн дарга унаа болгон дос хүрэх давхар ажил даалгаж өгч ирсэн юм аа. Тэгээд одоо энэ машины минь одоо ингээд их сайхан гамтай хадгалж яваа. Одоо энэ бригадын улсуудад одоо маш талархлаа илэрхийлье. Өвтрээний 5 дугаар салааны ахлагчаар ажиллаад 1983-аас 86 онд өвтрээ 20-25 центнер өвтрээ авч улсад 2500-аас 2800 тонн ургас тушааж илаа. Зөв хараагийн сангийн аж ахуйд 40 гаруй жил ажиллахдаа дандаа өвтрээний комбайн трактор барьж тагнаж ажиллаж илаа. Ингээд улсын авраг трактор комбайн болж илаа. Атрын 2 дугаар аян 1976 дугаар он. Монгол улсын газар тариалангийн түүхэнд анхдагч байр суурийг эзлэн хөгжсөн хараагийн сангийн аж ахуйн. Атра газар эзэмших 2 дугаар аяны хүрээнд хараагийн сангийн аж ахуйн тариаланчид өрөө хойчдон үлгэрлэх амьдрал бахархах түүхийг үлдээжээ. Бид ажил өрнөжсэн сангийн аж ахуйд шин зочид ажиллахаар ирдэг нь илгээлтийн эцэд байлаа. Тэд ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч амьдралынхын хуудсанд шин түүхийг бичдэг байжээ. Залуу нас, урам зориг, дуу хуур, ажил хөдөлмөрөөр ундарч байсан илгээлтийн эзэдийн дурсамж Монголын газар тариалангийн түүхэнд тэмдэглэн үлдэж одоо ч бид дурсан ярьдаг. 76 онд зүү хараа сангийн аж ахуйд одоо илгээлтээр анх гарч иж одоо энэ газар тариалангийн ажил анх хөл тавьж орсон. Тэгэл одоо өдийн хүртэл одоо мөн энээсээ салаагүй хүнд хүчээр гайгүй сайхан бүгдийн туулаад өдийн хүртэл явж ирж байна. Одоо 2 дугаар салааны хамт 6 удаагийн аврах салаа байсан юм шүү дээ одоо манай салаа чинь. Одоо би ч одоо тэгээд дандаа гинж трактороор нэлээд жил ажиллаа. Тэгээд энэ хамт олонтойгоо ингээл энэ газар тариалантаа зориулаад явж байна. Энэ тариан талбай гэдэг чинь их л гоё шүү дээ ерөөсөө. Энэ уран шинаас л ургацсан гэж байдаг юм. Хөдөлмөр одоо соёл гэдэг чинь тариан талбайны хааслах болж ийм соёлтой бид чинь тариагаа авахд л өнөөдрийн хувьд сайхан байлтай байна. Миний хөдөлмөрийн гараг анх эхлүүлсэн хүмүүс одоо дандар юм хөрөөсөн гэдэг сайхан гавьяатай хүмүүс байна. Газрын амт, хөрсний амтыг анх үзүүлсэн хүмүүс энэ хүн байдаг юм. Энд дээр би бас одоо баярлж явдаг юм аа. Алтан гац додонтой хүн төрсөн. Улсын аврагт зөндөө. Би өөрөө улсын хашаа авраг олон жил үртэрэнд явж байлаа. Манай аашч үеийн хүүхдүүд өсөө их үртэрээ авч биднийг баярлуулж сумсангаа цуухаа нэрийг өсөө улстай гаргаж явахыг өсөө ирээд хараагийн сангийн аж ахуйн ундарсан их ажил бүтээн байгуулалт өхөнд гар бие оролцсон торхон биетэй бүсгүйчүүд хөдөр чирэг ирчүүд энэ дундаас сонирхол татам түүхэрэн онцгорсон хүмүүс цөөнгүй. Монгол улсын анхны эмэгтэй тракторч Бэндрэн зүүн хараагийн сангийн аж ахуйд ажиллаж байлаа. Мөн тракторч Санжид Бадамнар нь эмэгтэй тракторчд байлаа. Тэд бүсгүй хүний бие дахадсан гэмээр ажлыг хийж байсан ч өөрийн эзэмсэн мэрэгжилдийн чадварлаг байж 1948 дугаар онд тракторч Санжид төлөвлөгөөд нормо 150 хүртэл хувиар биелүүлж байжээ. Эмэгтэй тракторчдын тухай ном уншаад тэгээд л одоо өстой энэ үншгэл сайхан одоо ажил амьдрал байдгүй байна гэсэн нэг л их тийм дэрүүн сэтгэлээр тракторын жолооч болно гэж мөрөөдөж эхэлсэн. Гэрийнхнээсээ зөрсөөр байгаа л нэг Ерөөгийн сангийн аж ахуйд 6 сарын курс тракторын жолооч болоод Шиврийн салаан трактор компани жолооч болж очиж ирсэн.
Асточртой трактор би дадлага хийж байхдаа асааж исэн. Тэгсэн нэг цэрэгт явсан залуугийн нэг 75 трактор өгсөн чинь тэр нь асточр байхгүй. Тэгэхээр нөгөө трактор асааж мэдэхгүй нь одоо тэгээд л яадаг өглөөний 8 цагаас өдрийн 12 цаг нөгөө өдрийн гимнастик явтал одоо трактороо арчаад л тойроод идэг. Нөгөө баригадын залуучууд сонхоор арчаал одоо эмэгтэй хүн гэхээр л ингэж трактор арчдгийн бахтайл гэж гайхаад исэн гэж би нөгөө асааж мэдэхгүй. Их ичгээр хүн чих амархан юм сурчдаг юм бил. Өвдөрлээ гэл тэгэхээр тэр техник үйлчлэгээнийхэн бол зүгээр дорн давхиж ирээл дутуу юм гүцээгэл явчихдаг. Хүн л тэр тракторыг барайл ингээл уршны явуулаад газар хаглал тарихаар бол тарилдаг, намар бол камбан барьдаг. Тийм л сайхан байлаа. Би камбан барьмаар байна. Баяраа ингэж харчихсан. Чи хараа камбан барьдаг эмэгтэй хөөхтэй ээжээж гэлээ чи. Би барина гэл. За чи камбан барих гэдэг нь СК4 камбан байна. Хамгийн ажлын анхны гараа яг энэ талбайгаас эхлээд Баяраа Баатартай холбоотой миний бүх амьдралын маань бүх мөч энэ хүндийд л үлдсэн байгаа юм. Энэ хооронд би намрын тариа хураалтын үеэр яг хөдөлмөрийнхөө норм хөлсөөр болохоор 50% хийцэн байхад би төлгөөгөө 100% давуулсантай адилгаагүй болчдөг учраас эмэгтэй тракторын жолооч эдгээр 50% хийгээл би хөдөлмөр сойнонд зурагтайгаа хөдөлмөрийнхөө юмнуудыг үнэлүүлээд гарч илаа. Энэ тариан талбай гэдэг чинь ер нь сайхан доо. Тариагүйгээр гурилгүйгээр ард түмэн амьдрах арга байхгүй. Одоо энд байгаа энэ бүх тариаланчдын хүч, одоо байгаа энэ залуучууд, энэ тариа тарьж байгаа залуучуудын хүчнэлээр нь гурил удаатай мандлынхаа явж байгаа гэж үзэж байгаа шүү. Сэлэнг аймгийн Мандал сумсан аж ахуй анхны трактор хамаачин болж анхны ажлын гараа маань эхэлсэн. Энд яваагүй бодол ерөөсөө байх. Явсан бүгдүүд нь явсан. Энэ аваар дачис гэж байдаг байхгүй нэг бод юм их надуул та. Тэгээ би тэрэнд тариа хурааж яваад байсан. За би энэгээр явж чадахгүй манай чи дээгүүр би доогоор очиж манай дарга хийж байгаа. Би өгөхөд чи аймд гарах хэрэгтэй мó. Өгөхөд хоёулаа өхнөө. Цог араас явгаад би өстө тэгээд баг хөл чичрээд камбандраа юм хазгаа суугаад явж исэн байхгүй. Тийм сондын төвхтэй байсан да би сайхан ажиллаж исэн мó. Би газар тариаланд 36 жил ажиллаж байна. Энэ ажиллаж байгаа хугацаанд сумын 2 удаагийн авраг, аймгийн 1 удаагийн авраг, ургацсан авраг хийж байсан. Омсгийн хөдөө аж ахуйн таймс төгсөж ирээд тэгээ үр тарианы 4 дугаар салаа гэж хөөж. Хөдөлмөрийн Баатар даш торжмаа салаанаа ажиллаад одоо 35 дахь жилдээ явж байна. Сангийн аж ахуйн тариалалтын баггүй хэсгийг төмс тариалалт эзэлдэг байлаа. Тиймээс чиг төмсний бригад хэмээх тусгай нэршилтэй ажилчид ажиллаж байлаа. Хаврын тариалтаас намрын ургац хураалт хүртэлх хугацаанд төмсний бригадын завгүй хөдөлмөрлөж мөн л хийсэн бүтээснээрэн бахархах олон зүйлийг Харагийн сангийн аж ахуйн түүхэнд бичжээ. 1975 оноос бороод хөдөлмөрийн Баатар дарамтууд дарга аж ахуйн дарга байлаа. Ойдгоо жагар анхны төмсөг бороод тавьжээ. 6гаа хэрэгтэй. Тэгээ дараа нь хончид хоон багцтай садаа одоо баригад юм да. Сүүлдээ томроод самбаг агсагчтай баригад бол 3-4 садаа тасарч. Тэр үед бол манай сангийн аж ахуй чинь 1250 гагийн төмс 4 салаанда тарьдаг байсан. Тэгэхэд бол гагийн ургацыг бол ер нь 200 центнер 230 центнер хүртэл авдаг байлаа. Бид нар гадаадад бол одоо 8000 тонн төмс экспортлж байсан. Одоо дотооддоо хэрэглээ гадаад гаргаж байсан байхгүй юу? 30 гаруй комбайн, 40 комбайнтай байсан. Нэг жил 4 салаагаа цуглуулад 35 комбайн нэг талбайд явж ялаа шүү дээ. Монгол алдартай халахын шар төмсийг тарьж явлаа. Хончин төмс гэж үнэн насархаа гоё шар төмс гаргадаг байлаа шүү дээ. Одоо гагийн ургац нь 200-аас 300 гарч исэн бас лидер сайхан үе байсан шүү. Манай салаа бол ерөөсөө улсын тэргүүний салаа бариад өвж олон жил биднээс газар тариалан ажилд хүчин зүтгэж явлаа. Манай энэ хамт олон бригадынхаа хэмжээнд Цэрэн Готууга одоо Далаанчулан Баатар Чөлмийн даваасаа энэ гурав одоо сайн ажилласан гэж одоо гадаад улсад Оросын холбооны улс, Герман, Польшаар аялах эрхийн бичгээ шагнуулж энэ мэтийн сайхан амжилтуудыг бол маш их гаргаж байсан. Чин тогтох дарга маань бол одоо бараг авраг Баатрын юунд төгсчихсэн тийм хүн байлаа.
Тэгээ манай Баянгалын бригадчид салаагаараа улсын 3 удаагийн аврах хийж явлаа. Одоо төмсний агроном чинь Эрдэнэ чулуун мэрэгч ирж исэн хүн баггүй. Дадлагаа хийгээд хүүхд байхдаа оюутан байхдаа төгсч ирж мэрэгшээ. Тэгээд мэрэгжлийн төмсний анхны агроном ирж исэн. Үр тэрэн соши төмсөнд очиж байгаа. За юу юмс гэдэг трактортай. Тэгээ нөгөө трактор чинь төмсөж хамаагүй айчигээл хамаагүй ухуулаад захмад юм шиг гоцоодаг байхгүй дээш. Нэг цэрх юм оршгилийн анхорж илэн штэ би чинь. ТВ-ний бүхчг нэг үчг нэг янз янзын нэртэй тэр чинь. Тиймэрхүү маягийн маркер одоо төмсөр анхаарал явчихсан. Өглөө эрт босон төмс чинь. 5 цагаас эхлээл хүмүүсээ дуудсаар агаал бараг 9-10 цаг болгож иж жигдрүүлэндээ ажилд гаргаж. Уралд штэ. Үүрээр басаад л. Ханхуу басаад юм трактор асаад хөдөлгөөг хийгээ. Тэгэл гарддаг үйл. Тэгэл талбай руу гаргаж яваад бүгдээрингийн дагаал явсан гаануудын хэмжээл ороод хүн болгон дээр явсан ажлыг хүн болгон дээр гаргачих. Өдөрт хийснээ дүгнүүлнэ, самбар дээр нэрээ бичүүлнэ. Нөгөө мэлхий гахаа янз янзын биштэй дэрэн дээр чинь. Сүүлдээ тэг их уралддаг болсон бас уралдах суртаа бас үлдээ. Тэг яг айхтар төрүүлэхгүй ч гэсэн дундыг барьсагээ тэгээ явсараад энэ төмсөнд өнөөдөр хүртэл явсан. Сургууль Шаамар хамнаа төгсөж ирж төмсний 1-р салаанд тоогоо чийсээр яваад өдөө өнөө хүрч байна. Ингээд одоо энэ хэдтэй амттай сайхан халуун хоолоор хавар намрт нь үйлчилж явах юмсан гэж их сэтгэл эрмэлзэлтэй явдаг байлаа. Одоо нэг маань агр техник алтан булгийн техникум төгсөж ирсэн. Манай авгаа бас гэр бүлийн төгсөж ирсэн. Одоо Отгонбаатрын авгаа удул Ядмандгоо удул төгсөж ирсэн. Ингээд энэ 3 маань төмсний бригадаас бид 3 гэр бүл орж анх гарч ялаа. 79 он техникум төгсөж ирэхэд манай нөхөр энэ хончин салаанд трактор чи хийдэг байсан. Нөхөртэйгээ танилцаал тэгээ гэр болоод одоо тэгээ 4 хүүхэдтэй. Тэгэл үр ачин будигнал эндээ ахиж үе залгамжлна тэгэл энэ нутаг хангаад оомгшол ингээд энэ тэндгүү хураалт явагдаад хадлан хичээл буцалтсан сэтгэл хөдлөл нутгаараа оомгшол сайхан байна да. Их нутагтаа ярьж гисэн сэтгэл маань хөдөлж гисэн. Өөрөө хөөхтөд юм лад жаргалтай. Юу хийсэн эсвэл 10 цагаан мөйн дэлгэж явах болтгоо гэж ирээ. Уянгасе тэгэл ихшгэлсэ. Ончи баргаад гэдэг байхад залуухан шүүхт байлаа гэж явж ялаа та. Тэгээ өөрөө хоош Орос руу гарч өөрөө компани өөрөө чирж ирж байсан том компани. Тоон 500-ийн бункертэй том компани бүр трактор авч явж хөлөөрн чирж ирж байсан. Газраа нь зөв тэгш хагалнаа гэдэг тариаланчдын хувьд аж холбогдолтой ажил байлаа. Тиймээс ч жилүүр улсын хэмжээнд уран хагалгааны тэмцээн зохион байгуулагддаг байжээ. Монгол улсын уран хагалгааны анхны авраг Хараагийн сангийн аж ахуйгаас төрж байсан тэргүүний тариаланчид аж тэмбэрэл юм. Тэр үед одоо газар тариалангийн үйлдвэрлэлийг улам эрчимжүүлэн хөгжүүлэх, техникчдийн ур чадварыг одоо улам дээшлүүлэхтэй холбогдож улсын уран хагалгааны анхдугаар уралдааны зохион байгуулсан. Улсын хэмжээний бүх сангийн аж ахуйнуудаас төлөөлөл болж олон одоо улсууд ирж байсан уран хагалгааны авраг болж улс ойсгалын 59 жилийн павильонд зураг маань тавьж байсан. Сэлэнг аймгийн Манд улс мань хэрэг тосгоны захиргаанаас өнөө хүртэл ахмадуудынхаа дээр хөлмжлийг хадгалан үлдэж жилвэр газар тариаланч механикжуулагчдын дунд улсын уран хагалгааны авраг сүрэнгийн бор хүүгийн нэрмжэт мэрэгжлийн уран хагалгааны тэмцээнийг зохион байгуулж байна. Олон удаа уран хагалгааны улсын уралдаанд орж алтан медаль 1 удаа өр хангаад тэгээд хөрөл медаль 2 олон улсын 74 онд Москвагийн түүл хотож очиж социалистский экономический развай помощь гэсэн тийм медаль тэгээд Германд цаашаа явж олон улсын тэмцээнд орж мөнгөн медаль авсан байгаа. Нөхрийн минийх өндрөөр үнэлж энэ сум захиргаана зүм одоо ингэж баярлсан ийм сайхан зохион байгуулж байгаа би одоо маш их баяртай талархал илэрхийлж байгаа. Их газрын ариун шимийг хүртэж ажил хөдөлмөртөө үнэнч байж газар тариалангийн салбарт өөрийн бодит хувь нэмийг оруулсан төдийгүй өр хүүхдэн чинь салбарт удам залган ажиллаж амьдарч байгаа жишээнүүд тариаланчдын дунд олон бий. Өөрийнхөө ажлыг одоо өр хүүхдэд өлөмжлүүлэн үлдээх санаачлаа гаргаж нэг ширхэг боолт яаж хангалтах вэ? Тэрийг ямар тохируулгатай хангалтах вэ гэдгийг хүртэл би зөвлөгөөгөөд тэгээд явж байна. Аавыгаа дагаад
багасаа л тракторын кабинд явж жоо юм сурсан. Тэгээд өдөө болтол тэгээд залгамжлал явж байна. 93 онд сургууль төгсөөд газар тариалантай амьдралаа холбож одоо баг 20 жил шахуу ажиллаж байна. Одоо энэ аавтайгаа ахтайгаа ингээд цуг ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Миний өвөө гэдэг Гиндэнбэл гэдэг хүн бол энэ сангийн аж ахуйн анхны тракторын жилаач тариаланч хүн. Манай аав Дугууржуу гэдэг хүн газар тариалангийн хошуу аврах хүн байна. Өвөө ах нарынхаа туршлагаар өдөө гүрлэн газар тариалан эрхлэн явж байгаадаа үнээр бахархалтай байдаг. Буудан алтан үр буцах шувуудын ганганан нарны алтан цацраг намрын шаргаллунг дурсамж тээсэн өдрүүд дуулж хуурдсан бүчүүд цастай хосолсон гинээд цагийн өвлийн өнг харсад тулгарсан мөч хараа голын эрг хайраа илчилсэн үг хаврын ягаан өнг залуу насны түүх зүүн хараагийн дурсамж зах хязгааргүй мөрөөдөл зуны ногоон өнг Зүүн Орос ангиж нийтдээ 9100 га талбайд үртрээ тариалахад гаад 12-оос доош центр ургаж авч ирсэн. Нийтдээ 7 салааны будаа бууж яснаас одоо бүх салаадуудын будааг шинжлэх үрийн лабораториг мөн одоо өтгөн дээрээ байгуулж ийлээ. Миний хаана сангийн аж ахуйд өтгөмний эрхлэгч хийж байсан. Би өөрөө өтгөмөнд ноорм хийдэг байсан. Тэр үед будаа тариа их бууж ажилд дөрнөж байсан. Хөдөөнөөс орж ирж байгаа будааг л өдөр болгон дүгнж оройн мэдээг нөгдөг. Тэр чинь тэгээд тэр цаашаага улс руугаа мэдээ очдөг. Тэг их ч удаа бууж илээ. Би нөтрөм дээр өсөж төрсөн хүүхэд манай аав ээж хоёрын нөтрмийн насаараа ажиллаж ялаа. 25 дээр ажиллаж байсан, 100 дээр ч гэсэн ажиллаж байсан. Ачхын дээдтэй шип байла сангийн ачхын. Тэнд чинь бужигнал биднэртэй чинь дуулаад тэгэл гитар метар нүдэл ингээл тоглоал байж л идэг гэсэн. Тэгэл машинаа ихээр буцааж гаргаад 86 онд улсын аврах хамт олноор үрийн чанарын алтан медаль авч ажиллаж байсан юм баялаг туршлага бод нэрт бий. Төмсний зойронд эрхлэгчээр ажиллаж байлаа. Миний эцэг одоо чимэдийг төмсний зойрыг хариуцсан ажиллаж исэн. 6 оператортай 40 ажилчинтай ажиллаж эхэлсэн. Намар оруулаад хавар гартал өөх одоо халаал техникээр одоо бүрэн хангах үүрэгтэй ажилладаг байсан. Тэгээ энэ зойронд би 69 онд ажиллаад 34 жил ажилласан. Би уг нь өөрөө ноормчин гисэн хийдэ боловч би тоогооч шаардлагатай үед нь гарч тоогооч 40 хэдэн хүний хоол хийгээд намар өстө дүүрэн хүнтэй ажил авалдал машин техникүүд хөврөөл энүүгээр чин зөөр шуугаад хавар гаргаж намар оруулсаар гал насыг бараад нийтэр хүртлээгээл ажиллаж яваад тэгснээ сайхан байлаа. Шин ажил, шин ололт, амжилт, шин амьдрал руу тэмүүлсэн залуусын цог золбоо алдрагавья горилогч эгэл өдрүүдийн урсгал дундаас гэрэлтэж чадсан түүх хөдөлмөр бүтээлийн амтан шимтсэн өдөр хоногуд тэдэнд энгийн ажилтнаас гавья шагналын эзэн хүртэлх дурсамжийг бий болгосон юм. 1973 онд зөвлөлт толгой тулсан хүч хөрөнгөөр 100 тракторын засварын газар гэж байгуулагдсан. Би чинь бүх улсуудын шин засварын газар шин бүх юм шин байсан. Шин соргог юмдаар байсан бас бүгдээр ховтой улсууд гэж боддог юм. Тухайлбал Үртрэний 17,000 га газар, Төмсний 1200 га газар, Хүнсийн ногооны 400 га газар, Сулгааны систем, улсын үйлчлэн гахаа ферм, за сайлын механикцэн ферм, хадлан тэжээл бэлтгэх одоо бригад олон салбарт үйл ажиллагаа явуулдаг маш олон техникүүд хамрагдаж байлаа. Бүх техникийг хариуцаж одоо тэрэнд ордог сэлбэг запасны тооцоо гаргаж явсан гаагийн тооцоо гаргаж тэрэнд л ордог бүх сэлбэг запасыг хариуцдаг байсан. Бид нэгдсэн техникийн парк гэдэг юм байгуул техник өвөлдөө засдаг байсан. Зундаа маань одоо тусгай одоо маасна зарцгуулж ажиллаж бид одоо засварын ажиллагаа хийдэг байсан.
техник үйлчлэг бүгдээр нь цаг тухай бүгд нэгдэг байсан. Олон компаниудынхаа засварыг хийгээд их сайхан явдаг байлаа. Автогараж гэдэг одоо 60-70 техниктэй мундаг том гараж байсан. Тэр гаражийн бүх техникийн эрэг боолт мөн нарийн одоо эд анги болох одоо тахир гол өнгөлөх барга цалаадуудад хүнд эвдрэл гарахад одоо бүр тэр үед чинь надыг одоо мотоциклтэй явж хөдөө баргаадуудаар гагнуур хийлэгдэг байсан. Тэгээ өдөр шингөө явдаг. Одоо инженер, техник, одоо энэ механикийн ажилтнууд бүгд анхаардаг тийм ажилдаа явлаа би. Тэр үед чи одоо борсон кафрадыг бол одоо яг зүрхэн л гэж ярьдаг байсан. Тэгээ тэрийг одоо хүртэл хийж байна. Дархан гүрсэд гэдэг хүний шавар лантууч хийгээд тэр үед л авир өсөж цахилгаан лантуу байсан. Тэнд халуун хүүтэй гагнуур хийдэг байсан. Шүнч байсан. Засвар хийгээл өглөө 8 цаг ихэд ажил дээр л байдаг байсан. Жинхэнэ гар нийлж ингэж л ажиллаж явсан. Тэрний хүчинч манай сангийн аж ахуй чинь тэргүүний сангийн аж ахуйгаар удаа дараа шалгарч 1-2 дугаар байр эзэж байсан энэ явдал бол засварын газрын хамт олонны үйл ажиллагаанаас шалтгаалнаа. Засварын газрын одоо өөр ухаанаар уралдуулан байж өөрийн авьяа асуудлаа техниктэй зориулж явсан хамт олондоо би их баярлж явдаг. Зүү хараа сангийн аж ахуй 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Их газрын хэвлий чи юутай өгөөмөр. Эрхэм храмын чи юутай шимтэй. Харц чин юутай гэгэн. Хавар цаг чи юутай дурсамжтай. Нар чи юутай алтлаг, найраг чи юутай уянгалаг, найгах тарэ чи юутай үдсгэлэнтэй. Намар чи юутай дурсамжтай. Хоошнаар зүү хараа сангийн аж ахуйн тэжээл тээврийн баригад гэдэг хамт олон бид хам саныг төлөөлж бид хэд цуглаж байгаадаа өнөөдөр их баяртай байна. Мад аж ахуйн хадлан даршийг даасан 45 трактортай даршны хамгийн сүүлд нь бол Каска 100 гэдэг компаниудыг хүртэл эдэлж явсан. Миний аав олон жилийн сангийн аж ахуйд тракторчин, комбайнчин, механик зэрэг ажил хийсэн. Би үйл залгаад 61 оноос одоо сангийн аж ахуйг тартар ажил хийсэн. Төмөс хүнс үр тариа тэжээл тээр бүгдэнд нь явсан 3 үе ажиллаж байгаа. Би сангийн аж ахуйд 62 онд курс өгсөд 76 онд дарсны салаанд орж ажиллаад. Дарш 2000 тонн хадлан бол 6-аас 7000 тонныг бэлддэг ийм хамт олонгууд байлаа. Хадлан гэдгийг анх тэрийг ч одоо хадгалцаж явдаа. Тэжээл тээврийн бригадын тоо үртгэгчээр энэ хамт олонтой ажиллаж ирсэн. Омсгийн Москвын хотын 29 дугаар сургуулийг төгсөөд энд ирээд даршны салаанд ажиллаж байгаа. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед одоо хадланд одоо бид нар чинь 7 сарын 15-наас 9 сарын 15-ны хүртэл өвсийг одоо энэ яг ингэ мушгиж үзэж байгаа л энэ 25% чихтэй байх үед л өвсийг боодог. Тэгээд нэг боогоод гарсан өвсний жин 25 кг-д байдаг. 9 сарын 15-наас хойш болохоор зэрэг 20 кг-аар жингийн тоосож хадлагын ажлыг хийдэг байлаа. Зүүн хараа сангийн аж ахуйн намрын ургуц царалтыг ариун болгоход ихээхэн өрг гүйцэтгэж байсан зүйл бол автоматжуулсан услалтын систем байлаа. Услалтын систем нь ургамлын өсөлт хөгжлийг жигд хурадастай явагдахад ач холбогдол өгч байсан төдийгүй гантай жилийн хурав оргоны гачаалаас айх явдал байсан байна. Энэхүү услалтын системийн нарийн тогтолцоо үр дүнг мэддэг тус гайлсан ажилчид сангийн аж ахуйд ажиллаж байлаа. Манай ус чуулгын инженер бол Чукота гэж инженер байсан. Механик Мариз гэж байсан. 74 оноос эхлээд 92 он хүртэл ажилласан та. Энэ ус чуулгын хамт олон гэж. 400 гадны хүнсний ногоо. 400 гадны ногоо дарш ургамал тэжээлийн ургамал нь тий. Тэжээлийн ургамал. Тэгээд сүүлд нь балжанкд нэмэгдээ 144-га балжанкд нэмэгдээд цаана бас тэжээлийн ургамал тарьдаг. Харааны жолооч үгэн хөрлөө гэж үгэн байсан. Тэр үгэн хөрлөө гэдэг хүнээс би уламжилж авч харааны жолооч болж байсан. Аймгийн хэмжээнд бол одоо манайх ч ус цэгийн засвар үйлчилгээгээр нөгөө бэлгийн хараантай байсан болохоор ер нь тэргүүн байранд явдаг. Ер нь худаг усны эвдрэл гэмтэл их багтай тухайн үед их сайханд ажилладаг байлаа. Үрийн сортын будаа авах гэж болсон. Будааны юу тарьдаг байсан. Тэгэхэд тэндээс л маш их хургас авдаг байсан шүү дээ.
хүн бүхний бодолд багтаад байдгүй хүнд хөдөлмөр болох газар тариалангийн салбартыг ялцаж гялтгансан он жилүүдэд тэднийх хавар цагийн тариалалт, зун цагийн өнгөлөг өдрүүд, намрын ургац хураалт, өвлийн дурсамжгээд тэдний амьдралд аз жаргалтай эгэл өдрүүд олон байсан ч үйлс бүтээлэрэн бусдыгаан хушуучилж ажлын амтанд бэлуурсан хорон мөчүүд түүнээс ч олон. Ногооны совшлыг хөдөлмөрийн төлөө барьгаад болж ногооцсон болж шиврийн голд ирж ажиллаж байлаа. Машинаар нь л ачуулж байлаа да. Манай агроном Дашин Ич орлоо гэдэг хүн байсан. Мастер, Монгол улсын анхны мастер. Зөвлөх хийжсэн. Олон зөвлөхөдтэй би ажиллаж байсан. Оросын 2-3 багш нартай ажиллаж байсан. 70 хэдэн төгрөг, 40 хэдэн төгрөг нарийн ногооны үрийг соортолж байсан. 70-аас 90 оны хооронд манай баригад бол улсын аваргын болцлыг 4 удаа хангасан. 73 онд улсын аварга ногоочин болоод илгээлтийн хэдэн залуучууд ногоочд техникчдийн 3 садаа байгуулж ажиллаж хөдөлмөрийн амжилт гаргасан. 400-аад илгээлтээр иржээсэн. Нэг талбай өгөөд бид нар чинь ажиллаж дуусгууд өндөр настай тусалдаг байлаа. Хамт олонтойгоо сайхан байлаа. 13 дахь сургуулийнхын хотоос ирдэг бид нарт их тусалдаг. Залуу насны аагаар энэ ногоон талбай дээр ажиллаж ирсэн юм аа. 1981 онд эвлийн илгээлтээр иржсэн юм аа 24-лээ. Манай баригад бол улсын ногооны 33%-ийг биелүүлдэг. 200 гаруй газар ногоо тарьдаг. Төлөвлөгөө нь 3600 тонн ургац авахаас бид бол ер нь 4000-аас дээш ургац авч байсан. Ийм халуун хөдөлмөрсөг хамт олон байсан юм аа. Энэ илгээлтийн хүүхдүүдийг ирэхэд баригадын дараагаар нь би ажиллаж ирсэн. Халамжлан хүмүүжүүлэгч гээд хөдөлмөрийн баатар дарамжуу дарга гэж настай хүн халамжлан хүмүүжүүлэгч дараагаар ажиллаж ирсэн. Бидний амьдралын хамгийн сайн үе маань ер нь эргээд бодоход бидний хүүхэд ахын амьдрал төлөвсөн тэр төлөвш маань энэ төлөвсөн юм болоо гэж. Амьдралын маань одоо анхны гараа бол одоо сангийн аж ахуйс ихсэн. Тэгээд тэргээрээ одоо ногоочин болсонтой бол их барахж явдаг. Сэтгэлээсээ их юм бол хүнд итгэл байнга төрж идэг гэдгийг сануулж ясан тэр Ахмад үеийнхэндээ бол маш их баярлж явдаг. Тухайн үед хийгдэж байсан зөвлөлт холбоот улсын бүтээн байгуулалтын дүнд нэг га талбайд байгуулсан нарийн ногооны хөлөмж нь хараагийн сангийн аж ахуйн түүхэнд хүндтэй байр суурийг эзэлнэ. Ашиг шим өндөр төдийгүй иргэдэд дүн өвлийн хүйтнээр шинэхэн ногоо амталдаг байлаа. Хөлөмжийн аж ахуйн ажилчид чин сэтгэлээр ажиллаж хөдөлмөр бүтээлэрэн бусад сангийн аж ахуйнуудын хөлөмжийн ажилчдыг манлайлж байлаа. Анхныхан лаврантаар ажиллаж мөн ундрал Цэндэ гэсэн оператор чинь 10 ногоочтой зөвлөлтийн мэрэгчлэлтийн Карманова гэдэг хүнтэй цуг ажиллаж байна. 75 оноос эхэлж тарилтаа ээж одоо улсад ногоогоо нийлүүлж ирсэн. Улсын ногоог нийлүүлэхэд одоо Оросын байгууллагууд, Баян тойрог, цэргийн ангууд маш их авдаг байсан. Ороос нь салагийн аваад ороогоо яваад идэг. Хамгийн дээдлийн уян түргээл тэгэл ажил нь шавтарч байгаа юм да. Ногоо авах машинууд хүрээд ирчихнэ. Нөгөөдүүлээ чи өглөө яг л цагтаа ирээл бид нэр хураана. Өдөртөө 2-3 тонн. Заримдаа бүр 4-5 тонн бүр том нөгөө бүхээгтэй машиныг бол дүүргээл явуулдаг. Тийм л хамт олон байсан. Энд гадаадын мэрэгжилтэн Владимир Николаевич Лековский гэж одоо мэрэгжилтэнтэй олон жил ажилласан. Мэрэгжилтнийхаа зааж зөвлөснээр бол бүгдийг хийдэг байсан. Сумын аварга, улсын аварга гэсэн 10 тефлизээс 10 тефлиз чинь бүгдээрээ л нэг эзэнтэй. Өвөл зам бол ерөөсөө л гараас байнган бид нар чинь хяналттай 24 цагаар гардаг байсан чинь. Тэрний дулаан хүйтэн бол ер нь тэгэл операторудаар шалтгаалдаг. Энэ дулааныг уурын зуухантайгаар уялдаатай ажилладаг байсан. Хөлөмжийн аж ахуйнуудаас тэргүүний одоо хамт олонд шалгарсан гэж ажиллаж байсан. Газар тариалангийн салбарт чухал үр гүйцэтгэдэг мэрэгжлийн нэг бол агрономч юм. Сангийн аж ахуйн үеийн агрономчдын цуваа анхны агрономч Макаров Ямпузанаас эхэлдэг. Мөн ажил хөдөлмөрөөр бусдыгаа хошуучиж байсан агроном Чулуун, Ичин хурлоо, Мөсөл, Даваасран, Ольга Казанина, Гавьят агрономч Дорж, Ерөнхий агрономч Еренчин Дорж, Эрдэнэ Чулуун агрономч Роза, Гавьят агрономч Даштондог нарыг дурдж болно. Эдгээрээс Гавьят агрономч Даштондгийн үр хүүхэд жилүүрэн мандал суманд аавынхаа нэрмжээт гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Зөвхөн ганц үр тариа тариалаад цэцэхгүй хэмс нарийн ногоо хэмэтэй олон төрлийн ургамлуудыг тарьдгаар бол манайх бол бус сангийн аж ахуйгуудаас үнэхээр ялгаатай байсан. Энд бол миний аавын оруулсан хувь нэмэр бол маш их манай хэрэг тосчныхан бол үнэхээр волейбол бол үйл залгамжилж ирсэн нэгэн спортын тоглоом байгаамаа.
Тийм учраас энэ бүгдийг бид тасалбаргүй үүднээс хичээж мартагдшгүй энэ сайхан арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж өнөөдрийг хүрж байгаа юм маш их баярлалаа. Зүүн хараагийн сангийн ажихын газар тариалангийн салбраас Хөдөлмөрийн Баатар Дашторж, Хөдөлмөрийн Баатар Цайван, Хөдөлмөрийн Баатар Баяра, Монгол Улсын гавьяат механик жуулагч Самбаг, Монгол Улсын гавьяат агрономч Даштундаг нар төрөн гарчээ. Элгийн садан үр хүүхэд хараа нутгийнхандаа үлгэрлэж амьдралын бодит шишээг харуулсан тэдний түүх үн цэнийн хадгалсаар байна. Тиймээс чи хараагийн сангийн ажихын Ахмад үеийнхнийхэн залгамж халааг авч ажиллаж амьдарч байгаа энэ нутгийн иргэд Атар газар эзэмсний 50 жилийн ойгоор алдартнууд дан зориулж дурсгалын хөшөөг босгож байлаа. Миний хан баяраа ажил тэгшгэнгүй хөдөлмөрч хүн байсан. 1984 онд Хөдөлмөрийн Баатар болсон. Улсын 10 удаагийн авраг болж тэгээд Хөдөлмөрийн Баатар гэдэг сайхан нэртэй Дүртүмэн хоёрын хайр шиг хүрсэн. Газар тариаланд л хамгийн амьдралаар зориулсан л дээ. Баригадаар явуулаад баригадын ажил сайжруулна гэж онцлог тэгэл явсан да. Тэгэл энд ирэл тэгэл тэрнээс хойш төвлөрсөн. Тэгээ манай ад бол ер нь бол хэлдэг байсан л да. Хүн нэг ажлыг үн чигээ сурцсан байгаад бол тэр бол таараа эрдэм. Хөдөлмөр ихтэй үнэн чих хэрэгтэй. Орой онтож өглөө ирж тусчих. Амарна гэж хэлээд гараад юма хийдэг хүн байсан. Багаан дуу ямарсан дээр ирчихэд манай тариг гарчиад энэ дээдлийн айлтны тариг гарчиад энэ Баатрын л одоо бороо ороод тэр танад ордгүй мө гэж тэгж л ярьж ирсэн л да. Газар тариалангийн технологиг яг цаг хугацаанд нь юм хийж амжихгүй бол тэр зөрчигдөх юм бол тариа авах ойлголт байхгүй. Миний хоёр дүү бас энд ажиллаж байсан. Цайваа Нямдаа гэж хоёр. Миний хань бол Хавтын Нямдаа ах Аюуш Цайван гэдэг хоёр ахыгаа дагаж 64 оноос эхлээд Зүүн хараагийн сангийн аж ахуй тракторч комбайнчнаар ажиллаж эхэлсэн. Ерөөсө комбайнд модоо өгчөөсөн ч гэсэн ерөөсө комбайнаа тоороод одоо энэ тентгийн арчид цэвэрлэн дандаа тийм ерөөсө аюу хөдөлмөр шүүхтүүд байсан. Их Нямбай цэвэрч тэгээ техникийг бол бүрэн бүтэн байдлыг байн хангаж байдаг. Миний витгийн баригадуудаар явбал тариага хураа дуусчаал бүр иш октябр баруун хараа гэл тийшээ тариа дуусаагүй гэл тийшээ хураалтанд явдаг гэсэн юм байна. Тэгэл 11 сар хүртэл ер нь тэгэл цас орж байгаа чинь тариа хурааж идэг. Ажлын төлөө одоо өстө төрсөн гэсэн одоо бүх ажлыг бол цаг хугацаанд нь ямагт хийдэг. Тэр үгээрээ улсын 4 удаагийн авраг 1971, 72, 73, 89 онуудад улсын авраг комбайнчин цол. Манай ярьдаг байсан. Тариа тэрнээс ухаанд аврагуулна гэж тариг. Манай хоёр хүүл мөн аав хаан дарга барлаар ажилласаг ер нь бүх юмыг бол бас аваа хийж миний санаанд бол аваа хүрхээр л хийж байгаа. Ер нь газар тариаланд хар багасаа ингээд аавыгаа дагаж явсаар хагаад хийж исэн юм цааш нэгээл үргэлжлүүлээл одоо өв залгамжлал тэгэл явж байна да. 2013 оны 9 сарын 16-ны өдөр манай Баян суудлын хайрхан компани тарианд орж ийн. Мандалсам сангийн аж ахуй байгууллагын 90 жилийн баярын мэнд хүргье. Тэгээ хөдөө аж ахуйгаас л хоолоо олж идэх тийм учир тавилантай юм байлгүй. Зүүн хараагийн сангийн аж ахуйд 64 онд арх устын тракторын курс төгсөөд ажил амьдралын гараа хэлсэн дээ. Яг амьдрал нөгөө зохиож байгаа үеийн зураг л да. Үнэхээр гоё цэцэг цэвэр шиг их хоёр хос одоо харагддгийг. Улсын 5 удаагийн ургацсан аврах хийсэн. Тэгээд 76 оноос эхлээл төмсний баригадад баригадын дараагаар очсон юм байгаа юм да. Батард нахлагчдаа салаан 3 удаагийн улсын авраг, Чиндогт ахлагчдаа салаан 3 удаагийн авраг, Даваасруу ахлагчдаа салаан 1 удаагийн авраг, Хомбо ахлагчдаа төмсний 1-р салаан улсын хошоо авраг ийм амжилтууд үзүүлж ирсэн. Үнэхээр амьдрал бусаж исэн. Ажил амьдралчилж сайхан үе үйч дээ тэр үеч одоо. Мандал сумын одоо тариаланчдын одоо төлөөлөгч болгож ардын их хурлд одоо депутатаар удаадараа сонгож байлаа. Ингээд бол улс оронд бол одоо газар тариалангийн үйлдвэрлэлийг ойлгоцсон нь бол тэр хүнээр дамжиж бол гарч тэгээд улсын төлөвлөгөө зорилтыг тэр элч улаач нь бол эргэж одоо биелүүлэхэд бол их онцгой ач холбогдолтой үйл явдлууд болж байсан. Манай өвгөнч одоо 15 жилийн төмсний ажил үзүүлэлтээр сайн хамт олонны хүчээр Натрын 30 жилийн ойгоор Монгол улсын гавьяат механик жуулагч цолоор шагнагдсан. Сайн хүүхдүүдээс цэглэж бодож явдаг шүү дээ одоо. Аав минь үнэхэрийн ажил амьдралын төлөө
хоёр үгс сэтгэлээр зүтгэж бид дөрвийгээ үнэхээр сайн хүмүүжүүлж чадсан байна гэж боддгийн. Газар тариаланчтай хандаж Зүүн харааны сангийн аж ахуйн мандалчуудаа 90 жилийн ойн баяр мэндийг хүргэе. Монгол улсын анхны сангийн аж ахуй, Монгол улсын анхны гурилан үйлдвэр, Монгол улсын анхны тракторын курс, Монгол улсын анхны ус жуулах систем, Монгол улсын анхны эмэгтэй тракторч, Монгол улсын анхны уран хагалгааны авраг, Монгол улсын анхны хөдөлмөрийн баатар, анхны химээх тодотгол бүрт амин нутгийн минь нэр бий. Үйлс бүтээл үршим өрнүүн дэврэн онцгийн түүхээр дурсамж хэлгсэн хараа нутгийнхан хөдөлмөрч бүтээлч нараараа аргагүй ялгардаг юм. Өнгөрсөн одоо 93 цагийн хэлхээсэнд баларч арил хааргүй, бүддгэрч мартагд хааргүй хөдөлмөрч алдараар авгуулсан хараа нутгийн иргэдэд бахархах зүйл олон бий. 1985 дугаар оны ардын хувьсгалын 74 жилийн ойгоор үхэрчин давг Монгол улсын хөдөлмөрийн баатар Алтан Соёнбот медаль Сүхбаатарын одонгоор энгэрээ мэлаж байсан тод жишээ. Монгол сангийн аж ахуй бол олон баатартай, олон улсын аврагтай, олон аврагтай ийм том ууган сангийн аж ахуй байлаа. 5 саадын бригадтай Саачин бүр 180 үнэ, 180 үнэтэй, эргэлтийн төлөх 120-150 үнэтэй иймэр байгуулагдаж мөн бордоцог байгуулагдаж дарханы мах компаниудад өхөр хонь бодож шахаж дарханы махаар хангаж байлаа. Хэсгийн ахлагч нь хийжсэн би. Олон сайхан шавнар төрүүлж улсын аваргууд төрлөө. Одоо ажил эд оргилсан тийм том сангийн аж ахуй байлаа. Мандалсан сангийн аж ахуй хоёр нийлэхээс хойш өдөр өртөл малмалж явна да. Тэр үед бол одоо сайлчид бол одоо төлөвлөгөө нь 450 байсан. Нэг үнэнээс саагс үнэ төлөвлөгөө Монгол үнэ бол. Бид нар бол тэгээд нэг үнэнээс чи одоо 1400 хэд хүртэл одоо дээдлэн сааж ирсэн. Өвс тоосоо авна, хадлан өвсөө авна. Хоёр сайлны дунд одоо хончин айлд очиж хүртэл хонь харгадаг. Малаа таргалуулна. Тарах үс ахуулна гэж ер нь ийш тийшээ их отор нүүдэл хийдэг байсан шүү дээ баригад. Мал малхад ер нь сайхан л ажил тэгээд сумандаа тэргүүн байрж ижилдэг. Ер нь хүн уйхгүй л ажиллах хэрэгтэй. Амьдрал энгийн байхтай илүү амттай. Игэл даруухан амьдрал ихрний хараа нутгийнхны зүрх сэтгэлд элэгэн садан мэт ойр дотн байр суурийг эзэлж нутаг уснаа өндөр ээж ихмийн алдарсан зэв гуан залуу насны дурсамж өнөө цагийн амьдрал зүүн хараагийн шиврийн хөндийтэй салшгүй холбоотой. Сангийн аж ахуйтай ажил амьдралан холбосон ахмад буурлуудын энэ цагийн дүр төрхийг өндөр ээжээс харж болно. Сайлын сүү шигээ цагаан сэтгэлтэй өндөр ээжийн гэр зочдын цуваагаар тасрахгүй. Сайхан намарчж байна уу? Сайхан намарчж байна. Намарчаа сайхан уу? Сайхан байна. Сайхан. Ажил сайн уу? Ажил сайн. Хадлаа өвсөндөө гараад. Хадлаа өвсөндөө гараад. Дүү хүүхдүүд хадаад одоо бараг дуустах гэж байгаа хөө. Би одоо анхлаа цэцэрлэг нэгдэл гэж яхад нь ажиллаад сүүлдээ сангийн аж ахуй болоход нь ажиллаж үнэ авч саад 25 үнэ саад хүүхдтэй 22-ыг саагаад ингээд 40 хэдэн үнэ саадаг байсан. Манай энэ нутгууд одоо шивэр гэдэг нутгаа. Тэгээ одоо энэ нутаг дээр би ерөөсөө сайхан амьдарч өдөө боллоо одоо. Энэ трактор би 10 жил байсан. 10 жил барьчаад дараагаар нь мантай гараад. Анх нь голоо хойдлын бирог аваад сүүлдээ гайгүй ороод чинь үед авахгүй тушаад байхгүй юу. Авахгүй шүтэ улсын аварга байсан. Сүүлдээ баатар болоод. Хүрчин баатар улсад одоо ганцхан байдаг. Тэр манай сангийн аж ахуйд байлаа. Манай хамт олон бол ер нь их тийм ажилсаг аюу гавшгаач 5 6 7 дугаар 5 жилийн гавшгаач нэг л хүн шиг тийм бас ажилдаг. Манай баригадын ахлагч Инктоя гэдэг хүн бол бас бидийг их аюу сайн удирдах. Залуучуудын гавшгаач баригадыг байгуулан ажиллаад манай баригад улсын авраг малчин баригад болж исэн. Өглөө 3 цагт босоод 6 цаг сүний машин ирж сүгэ аваад орооч гэсэн 3 цагаад 6-ад бас сүгэ авдаг л байсан л да. Тэгээ манайхан чин гол давьяачид нөгөө сүгөө хөргөн мундагч ажилдаг байсан. Мундагч ажиллаад өгнүүлдэг байсан. Тэр үед ч одоо сайхан байлаа шүү дээ. Байгаль дэлхий дээр сайхан амьдраад өдөө хүртэрээ ингээ явж байна. Би зүү хараа мандал сумандаан одоо энэ сайхан нутагтаа ажиллаж амьдарч суусан хэвээрээ сайхан ачдээ нараа цоглуулад ингээд сайхан амьдарч байна.
ээших сүрэг минь, агт минь, хүлэг минь, алтан нутаг минь, айл болсон хараа минь, буянтас сүрэг минь, буурал ээж минь, бурханаас яасан нутаг минь, болиглсан хараа минь. Зүүн хараа сангийн аж ахуй зөвлөлт холбоот улсын тусламжаар барилгын шин цогцлборууд баригдаж эхэллээ. 800 гаруй сайлын үнэний механиксын ферм ашиглалтанд орж ажил амьдрал эд ундарч байлаа. 74 онд Оросын зөвлөлт улсаас Украинаас талын улаан өхрийг одоо богооноор одоо ачиж иржсэн. 165 өхөр ирэхэд манай нөхөр ойдын нөхөр сосор гэж энэ хоёр очиж авчирж ирсэн. Энд бол одоо үе үеийн олон фермер эрхлэгчид, эмч нар, мэрэгжилтэнгүүд, малчид, одоо техникчид ийм олон төрлийн үйл ажиллагаа мэрэгжил эзэмшсэн ийм улсуудын хүчинд энэ байгууллага явж идэг. Би 1980 онд одоо сайлын механикцсан фермд илгээлтээр орж ажиллаад хамт олонныхаа хүчээр би сумын аваргаас улсын аварга хүртэр амжилтыг гаргаж явсаа. Төлгөө нормууд агуулan биелүүлэл нэг үнэнээс 4000 литр суу саажсаа. 3 жил дараалан аварга хийсэ. Ажил мэргэжлийн уралдаанд 3 дугаар байранд орж хүрэл медаль авсан. Манай бэрн хадуу усанд оруулдаг. Энэ дээр хоол ундтай. Тэгэл ороо үнэ молоо саасныхаа дараа дуу хуур болоод бас волейбол тоглоно. Бүжиг явагдана. Манай фермийн хамт олончууд хөдөлмөрч сайхан улсууд байсан. 3 ээлжийн сайлчтай тэгээд 3 ээлжийн хүчнтэй байсан. Моторыг насааж бэлдэж өгдөг. Одоо саалтар маалтар нэвдрүүл янзлж өгдөг. Тавгүй үед одоо өөрснөө гараараа саадаг байсан. Сүүний машин ирчээл сүүгээ авахгүй л яаруудаад айгүй хурдан сааж бүхэл тэнд ямар л хөдөлмөрийн чадварын хүн байна тэр бүгд илбэд саадаг байсан. Хавар нь бол ингээд 3 сарын сүүлээс эхэлж хөдөө бэлчээд гаргадаг. Айгүй энцэг манай улааны тугалчийн зүгээр. Яг л нялхуу хүчиг марлаа шүү. Гаднаас хүн оруулахгүй тэгэл хог шороотой байлгаж болохгүй дулааны айгүй сайн нарийн тохируулна. Тэгээд нөгөө хүн гадны хүн орохоос хөлсөөд тэгээд ийшээгээ шилжүүлээд энэ маань тэгээд залгуулад ажиллаад бэлчээрийг соргогийг одоо бэлчээрлүүлж байж малж яла. Сайлын механикцсан фермийн одоо өхрийн эрүүл мэндийн асуудлыг бол одоо хариуцаж ажиллаж байсан. Тэгээд энд бол хаалттай бүсэд байдаг байсан. Энд гадны ямар ч хүн оруулдаггүй зөвхөн одоо фермийн ажилчид бол ордог. Ийм жишгэл цав цагаан халаад өмсөө. Өөртөө ариун цэрэг сайн сахдаг байсан. Миний сайлын механикцсан фермд 32 жил малын эмчийн ажлыг хийсэн. Өвчтөө одоо төрөлтийн хүндрэл болсон үнэнүүдээ авчиж юу яадаг амбулаторт хэвтүүлж эмчилдэг. Эмчилгээ дижилийн сентараар ажиллаад орломжав тунга Ильяс Мурадов то бидний эмчнэр бүгд энэ малын эмчийг малын эмчилүүлж байж байсан. 30 гаруй жил малын эмч хийгээд малын дэргэд нь зогсож байгаа явж байдаг амьд малын хавал малын эмчнэр байгаа шүү дээ. Би одоо олон янзын одоо хагалгаа хийдэг байсан, тархины хагалгаа хийдэг байсан. Мал эрүүл байх юм бол хүнс эрүүл байдаг, хүнс эрүүл байвал хүн эрүүл байдаг. Тийм учраас бол эрүүлжүүлэхийн төлөө, эрүүл байхын төлөө ингэж ажиллаж байсан. Тухайд бид 110 ажиллаж байсан. Одоо өнөөдөр бол нэг 45 хүн ирсэн байна. Бас харьцангуй гайг хүмүүс савларсан байна. Сэтгэл маш сайхан өндөр байна. Зөвлөлт холбоот улсын тусламжаар гүйцсэн олон бүтээн байгуулалтуудын нэг нь 300 гаруй мэгжидээ сайн үйлдвэрийн гахын ферм байлаа. Сэтгэл зүрх үйлс бүтээлийн зориулан ажилласны дунд гахын фермийн ажилтнууд дундаас Монгол улсын анхны хөдөлмөрийн баатар төрж байсан Гахайчин бүний аян. Мөн энэ салбараас төрөн гарсан Монгол улсын хөдөлмөрийн баатар Гахайчин Арвжа, Монгол улсын хөдөлмөрийн баатар Гахайчин Денсманар хойч үеийнхэн үлгэр жишээ бахархал болох үсэд түүхийг бүтээжээ. 1976 онд анх гахай энэ хойно хуучин гахай байхад Денсман баатрын шав болж ажилд орж ирсэн. Ээж аав хоёр маань энд 59 онд анх гахайд бордоо цэг гэж анх байгуулагч хахад энд ажилд орж ирсэн. Хөдөлмөрийн баатар Арвжад фермийн эрхлэгч байсан. 12 гахайчинтай 100 үндсэн сүргийн мэгчтэй, 50 туслах мэгчтэй
ажиллаж байсан. Өдөр шөнөгүүд бид нар чинь гахаа зулцгалах үед чинь гахаан дотроо 2-3 хоногоор үргэлжлээд гахаагаа сахиад байдаг байсан шүү дээ. Нэг гахаа гэхэд 120 кг-тай болгоод дархныг макинуудад оршоодог байсан. Гахаа малсан хүн эв зүгээр орох юм гахаа шиг амархан юм байна. Гахаа шиг ухаантай юм байхгүй юу? Нэг л газар нь баалгаал, нэг л газар хоолыг авдаг тэмдэг сургаж юм бол нөгөө баасан газараа л байна. Орохдоо хөлөө арчирдаг тийм гахаанууд байсан шүү дээ. Хаалгаараа орохгүй гахаанаас айд би цонхоор хөдөл орж ирсэн. Тэгээ өнөө ватер ирэх хөхрөө энэ чи сурах юм байна гэж би уйлаад гаргаад гэж уйлж ирсэн. Шөнө хоёулаа гахаа иргэдэг юм. Тэгсэн чи нөгөө бодонгууч амар гар гэж танихгүй хүн рүүгээ дайрдаг байхгүй. Тэгээ хоёулаа ороод явсан чи нөхрлөө дайраад тэгсэн чи ой боди хаалаа гэл. Тийм би энэ рүү чи ерөөсөө орохгүй одоо энэс хойш орохгүй гэдэг. Тий аяагаад нөгөө бодонгууч амар юм чинь тий. Бодон малж яасан тэгээд одоо гахаад бас нэлээ олон л үр төлөв авч өгчээсэн байлгүй дээ. Тэ шивэрийн гахаа гэдэг. Өөр манайхан чинь одоо тэр улаан билетээр үнэтэй тэнд дурсдаг байсан. Гахаа верми эрхлэгчээр ирж ирсэн. За тэгээ эренгүүтээ 7 сарын 9-нд одоо 3 дахь хөдөлмөрийн баатар Дэнсэн Монгол аваачиж хөдөлмөрийн баатар болгож байлаа. Энийг айлын ажил амьдралын өдрөд нь чиглүүлж, айлын дайтай айл болоход хүндэтэй байр суурийг эзэлсэн эрхмүүд бол зүүн хараагийн үеийн өдрөдлөө. Иргэдийнхээ итгэл хүндэтгэлийг олж, засаг захиргааны бүхий л нэгжид анхаарал хандуулж ажиллана гэдэг амаргүй төдийгүй асар их хариуцлагыг сануулж байдаг. Нутаг орны цаашдын хөгжил, өнгө төрхийг бүрдүүлэхэд зөвхөн газар тариалан болож ихгүй усан тэрэм хангалттай байсангүй. Зүүн хараатай ажил амьдралан холбосон олон хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангах үйлчилгээ, автотевер холбоо, дулааны сигнал станд, нийтийн аж ахуйн үйлчилгээ, засаг захиргааны нэгжтэй болох нэн шаардлагатай ажил байлаа. Энэ зүүн хараагийн сангийн аж ахуй 1975 онд Зөв толгойд улсын хүч хөрөнгөөр тийм сангийн аж ахуй барьж байгуулж өгсөн. Төв үйл явдлыг би бодож байдаг. Одоо зүүн хараа хоттой холбосон бол модон гүртэй байсан, маш их хэцүү хүнд байсан. Ийм учраас би тэр үеийн төлгөөний комиссар бол хөрөнгөний одоо батлуулж, бетонын гүрийг үл эхлэж, суурийг тавьж эхлүүлсэн юм а. Манай сангийн аж ахуй хөгжилд бол ихээхэн тус нэмэр болсон гэж бодож байна. Төваргийн сангийн аж ахуйн хөдөлмөрчдийн хүч хөрөнгөөр ашигтай ажилласны одоо фонд байгуулж бид ашигасаа фонд байгуулж тэр фондын хөрөнгөөр бол энийг бол санхүүжүүлж анх бүх хөдөлмөрчдийн хүчээр доотлын фундаментын суурийг бол ухаж фундаментын зутгах ажиллагаануудыг хийлгэж 0.17 дугаар цэргийн ангаар барьж анх бол ашиглалтанд оруулж сангийн аж ахуй хөгжлөсний дараа бол хэрэг тосгоны захиргаа энд бол хонтоорлож одоо цаашд нь авч явж байна. Газар тариалан салбар нь одоо илгэр мөлөх шахуу үнэн чанартай одоо газар тариаланд үнэнч үнэн сэтгэлээсээ ханддаг газар шорооноос өөр одоо амьдрах аргагүй болсон хүмүүс л гангачиг удаадраа босоор байтал тарьсаар ирсэн ийм одоо түүхтэй Атрын 3 дахь хаян хэлснээр хуучин зүүн хараагийн сангийн аж ахуй тарьж ургуулж исэн одоо авч исэн ургацын хэмжээнд төхөж ирсэн 90-ад оноос хойш анх удаа 2011 онд 10,000 тонноос дээш ургац зурулсан ийм одоо амжилтуудтай энэ зүүн хараагийн сангийн аж ахуй хөдөлмөрч ардтан амьдарч ажиллаж байна. Ажил ундарсан тэртээ өдрүүдийн дурсамжид дундаас сампин цохос санхүүчдийн дүр төрх мөн л хараа сангийн аж ахуйн нэгэн хэсэг. Зүүн хараагийн хөгжил дэвшил хэтэн ирээдүйн өнгийг тодорхойлоход үнэтэй хоньёр оруулах санхүүгийн албанд өнгөрснөөс өнөө хүртэлх ариван их түүх бий. 1964 онд энэ зүүн хараагийн сангийн аж ахуйд анх ирж Нягтлан бодгчийн албыг ашигласан хөө 1975 онд Монгол улсын бүх хөдөө аж ахуйн байгууллагуудын санхүү үртгэлийн ажилтнуудын үзүүлэх сургуулийг бол бид нар зохион байгуулж ялаа. 90 манай сангийн аж ахуй бол олон салбартай Монгол улсын хэмжээнд 1-р зэргийн сангийн аж ахуй байсан. 1972 оноос 92 оны хүртэл Нягтлан бодгын ажлыг хийж 40 гаруй жил миний үеийн ажиллаж ингэж ирсэн юм аа.
анхудаага одоо сумын санхүү тас гэдгийг байгуулж Нэгтлэн бодогч санхүү тасгийн дараагаар ажиллаж байлаа. Нийгмийн эмэгтэйчүүдийн сонгуульт ажлыг би 24 жил хийсэн. Энэ сумын цаашдын соёлжилтыг бол одоо зөвлөлтийн мэргэжлүүднээс ихээхэн зүйлийг одоо сурч хийж ингэж амьдарч байсны үр дүнд улсын тэргүүний соёл зөвлөл болсон. Сумын санхүү тасгийн дарга Нэгтлэн бодогчийг одоо мөн 20 жил ажиллаж хөл дээр нь тогтоосон гэж боддог. Миний амьдралд анх одоо Нэгтлэн бодогчийн аав ус заасан одоо олон хүмүүс байдаг. Хинтогийн карт гэдэг нэг том талгуур заасан дээр бид шөнийн 3-4 цаг хүртэл Хинтогийн картыг хийж суудаг байсан тоо үрдэгч нар. Манай сангийн аж ахуйн боловсон хүчний тасаг гэж анх байгуулагдаж 1000 гаруй хүнийг нэр овогтой бүх хувийн хэргийг хөтлөн хэнийгээ ч гэсэн нэг шагнал урамшуулалд оруулах юмсан гэж ингэж зүтгэж явдаг байсан. Жочид буудын эрхлэгчээр ажиллаж байсан. Миний тооцоогоор бол 1000 гаруй хүн үйлчлүүлж байсан юм. Горбачов Монголд ирж одоо нэг морьзор бэлдэж нэг 4 хүүхнүүдийг хувцалж Горбачов ирэхэд ч одоо манай захиргааныхаа чинь үйлчлэгчээр ажиллаж бид нар нэг жигдхэн форум өмсөд өдөө хон мэргэдэн дээр хийжсэн шүү дээ уртар болдог. Миний гар хүрээгүй ажиллаж байгаа байхгүй. Амжилттай бүтээлтэй эрүүл саруу сайхан яваад ахын мандаж баярлж явнаа. Сумын хэмжээгийн намын санч байсан. Тэгээс үлдэн сургуулийн намын санч гэж тусдаа намын санч. Сангийн аж ахуйн ард иргэдэд хот орон дээрээ, улс орон дээрээ бүгд зүү хараагаар баруун хараагаар дамжиж явагддаг байсан. Ирина гэж залгагч, Мэнд баяр, Эрдэнэ Шимэг, Гам бол гэх зэрэг сайхан хүмүүстэй гар нийлж ажиллаж байсан. Сангийн аж ахуйн бүх одоо баргаа салаадууд ийм хоол хүнс одоо махыг бол бэлтгэн нэрүүлдэг байлаа. Бид өнөөдөр уулзаад их баярлж байна. Малчин Монголын хүүхдүүдийн цовоогийн та нар магтана байгаа. Манна Монголын нутгийг аттархаж зогноод ганган байх. Энэ зүү хараагийн сангийн аж ахуйд анх G5 гэдэг машинтай 2G164 2 саарвтай иймэрхүү байсан. 1974 онд зөвлөлт толгойд улсын техникүүд хурж ирж манай гараашууд орчин үеийн машин техникээр бол сэнэгдэгдэж залуу үеийн хүмүүс гараашдад жолоочоор олон орж ирсэн юм аа. 70 оноос энэ сангийн аж ахуйн автогараас жолоочоор ажиллаж байсан. Тэр шархуу гэж жолоочууд одоо 100,000 жолооч болж ирсэн ийм төвхтэй. Шархуу одоо машин тэргийг сайхан эзэмшдэг, гарамгай ажилдаг, цэвэрт нямбай, ажил хичээнгүй ийм хүн байлаа. Манай гараашин дарга Долгор гэж хүн байлаа. Бид хэд одоо жоохон залуучууд байсан. Бид нарыг загнахтаа загнаж, аргахдаа аргадаж гараашийн хамт олныг бүрдүүлж ирсэн тийм хөө. Ажлын үүрэг даалгавар аваа гарахад тэрийг биелүүлэхгүйгээр буцаж ирж ирсэн нэг ч одоо тийм жолооч байгаагүй. За ер нь сайн явахад бол жил 130-ын дугуйны норм 60,000. 60,000-ыг жилд дугуйсэлждэг тийм удаа байсан шүү. Сангийн аж ахуй одоо тариалтыг бол өөрийнхөө гараашийн хүчин чадлаар бол хийдэг. 60 машин бол 60-уудаа хөдөлдөг. 100% парк ашигладаг тийм гараж байсан. Орсын өргөжлөөр 11 шин тэрэг контрактаар орж ирж ирсэн. Тэгээ тэрнээс би сүүний 53 барьж нэлээ хэдэн жил явууллаа. Ямсранд орж гэж боловч бид бол ер нь тэр хүний хүчинд би ер нь ялаач болсон гэж бодож явдаг. Монголын ер нь том даваануудаар бол давж ил байсан. Тэгээ ер нь Баяжгийн булган сум ороход тэр улагчны даваа гэдэгт би хамгийн өндөр даваа тэндлэг давж утсан. Би бол энэ нутгийн унгуу хөхтэй. Манай аав бол энэ байгууллагад ажиллаж байсан. Бунцаг гэж жолооч юм би. Аав. Манай аав бол энэ сумын авраг анчин. Энэ байгууллагын удаа дараагийн авраг болж байсан жолооч юм. Би өөрөө бас жолооч. Энэ сангийн аж ахуйн нийтийн тээвэрт явж ард олондоо үйлчилж байна. Энэ ажил сайхан амтлалынхаа төлөө микро автобустай ингээд явж байгаа.
байгуулагдсан. Тариа хураалтанд бол одоо энэ тэндээс их том баазууд ирж биднээр үйлчлүүлдэг байсан. Манайх ч одоо 50 тонны ёнкс 2-той, 25 ёнкс 1-тэй, өдөрт бараг 20 тонн шатхууныг бид түгээдэг байлаа. Автомат удирдлагатай гадаа гарч өгдөгөө дотроос удирдлагатай байсан. Сангийн аж ахуйд үйл ажиллагаагаа явуулж байсан аливаа байгууллагуудын ажилчдыг тав тухтай ажиллах боломжоор хангаж байсан газар бол тухайн үеийн дулааны цахилгаан станц. Дулааны цахилгаан станцад ажиллаж байсан хүмүүс дулаан дурсамж, халуун сэтгэлээр дүүрэн байсан тэртэй хөдрүүдийг эргэн сануулна. Мандал сумын үйлдвэр аж ахуйн бүх газрыг дулаанаар хангадаг 50 гаруй ажилчинтай байсан. Тэгээд бид нүүрс Шаранголын урхаагаас татж авдаг. 4 сонсмолтой, 4 сонсмол нь бүгд чиргүүлэлтэй 7 км-с нүүрс татчихсан. Хоногт 120 тонн нүүрс шатаач 40 тонн нүүрс гарч маш их дулаан үйлдвэрийг шатрын жолооч ийсэ. Шансын байр одоо гахайн ферм. Энэ улаан үнэ шилэн дэвлэж бүгдийн дулаанаар хангаж байсан. Хэрхэлж компани 17 ажилчтай ажилладаг. Сургууль цэцэрлэг эмнэлгийг халуун дулаанаар хангадаг. Сантехникийн албан нь болохоор энэ 16 айлын орон сууц, эмнэлэг, контор, холбоо, тэфлиз, сайлын механикцэн фермийн халуун бохир ус, цэвэр усыг хариуцсан алба байлаа. Манай алба нь 18-9 хүнтэй доор бохирын станц, цэвэрлэх байгууламж гэсэн албануудад байдаг байлаа. Уран барьгүй гайхамшиг цуцаан түүхий бүтээсэн баригчаа тауруу гайхамшиг. Би 1986 он зэргийн албаа хааж ирээд энэ барилгын бригадад ажилд орсон. За одоо хамгийн том бүтээн байгуулалт гэх юм бол одоо энэ соёлын төвийн суурийг бид нэр одоо анх эхэлж ингэж тавьж эхэлсэн. Сургуулийн ширээн дээрээс гарч ирээд соёлын төвийн суурийг л тавьж эхэлж байсан да. Тэгээд мөн техникчдийн орон сууц байна. Хөдөөний одоо мөн малчдын өвлжөө байна. Одоо гахай фермийн байна. Ингээд бид нар чинь энэ одоо зойр байна. Энэ манай хамт олон одоо гар үе оролцсон ингэж ажиллаж явсан улсад байна да. 25 жил ингээд энэ барилгын салбарт ажиллаж байгаа Банши гэдэг ийм хүн байна. Засал чимэглэлийн ажлыг Баншигаа нэрвэгч хоёр бол надад заа сургаж. Манай хамт олон бол чадaltaй. Ер нь хий гэснийгээ бүгдийг хийдэг. Өнөөдөр чаддаг. Ерөөсөө өнөөдөр дуулаа сууж исэн бол маргааш барилгыг өгцөн л байж идэг. Улсын тэргүүний барилга мөн одоо Сэлэнгэ аймгийн тэргүүний барилгаар одоо 2 удаа шалгарч ирсэн. Манайхаас бас мөн Сумын аварга, аймгийн аваргууд маш олон тодорч гарч ирсэн. Барилгын салбарын барилгачдынхаа өмнөөс 90 жилийн ойн баярын мэндийг бүгдээрээ өргөн дэвшүүлцгээе. Зүүн хараа сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн анги мөн л бусад салбаруудын адилаар энэхүү нутагт чухал үүргийг гүйцэтгэдэг. Мандал сумын худалдаа бэлтгэлийн анги нэртэйгээр Борговын 1959 дугаар онд байгуулагдаж 1 дэлгүүр 3 агент 11 ажилтнтай үйл ажиллагаагаа эхлүүлж байла. 97 мянган төгрөгийн үндсэн хөрөнгөтэй жилдээ 1 сая 200 мянган төгрөгийн бараабарлуулж 19 дэрийн зүйл бэлтгэн улсад нийлүүлэх хүчин чадалтай байжээ. 50 жилийн хугацаанд өөрийн худалдааны одоо 5-6 салбар, нийтийн хоол, талах, нарийн боо, яамны хэмжээнд хамгийн анх тусгай цохоо гэдгийг байгуулж байсан. Сангийн аж ахуйн бүх ажил манай худалдаачд бол оролцож малчид тариаланчид бүх одоо үйлчилгээгээ бүрэн гүйцэд үзүүлж чаддаг байсан. Ганцхан ангийн өдөөгөр автохтой явдаг болоод автохын жолоочиг миний нөхөр хань маань барьдаг байлаа. Тэгээ хоёулаа чинь явна. Одоо энэ шивэр дээрт одоо 100 мод одоо бүр энэ тал үрээд явна шүү дээ. Тэгээ гад хөлийн төлөө зөвлөгөө хийгээд хонтоор дэлгүүр хоёрч ингээд 10 жил болсон доо. Одоо энэ хамт олондоо бол маш их баярлж явдаг. Миний ажил амьдрал бол эндээс ихсэн болохоор би энэтэй маш их дотн сайхан байдаг аа. Худалдагч хийж, дээрээс нь талах үйлдвэрлэж, сангийн аж ахуйг талах тариа хангаж олон жил ажилласан. Төгөөдийн эрхчийгээд харь ширийг бол нэг 2 дугаар зэрэг төгдөг байсан. Улсын төлөвлөгөөний 40 гаруй нийт төрлийн зүйлийг жимс мөг халяар одоо самар ан амтын агнах өвс тоос хадлан тэр бүгдэнд бол одоо бид нэр хавар намрын ажил бүгдэнд нь оролцдог.
дагны эмэгчээж бол эрэгтэй улсаас тотохгүй бүгдээр ажил хөдөлмөр хийж тэгж явдаг байсан шүү. Цар хүрээ томтой тийм худалдаа бэлтгэлийн анги байсан. Аймагтаа өөр ашиг гараа их тэргүүлдэг. Улс их орны төлөө цэцэлдөө хөдөлмөрлөж явсан энерги өндөрлөгөөс харахад маш их сайхан сэтгэл өндөр байна. Зүү хараагийн сангийн аж ахуйн төвд ахуйчлагын төвийг байгуулж, малчдад хөвөнтэй дээр зуны тэрлэг, сайлчдад одоо халаад тэрлэгтэйгээр за тэгээд бэлиний сэгсүүлэл бус бүх юм хийж байсан. 30000 иргэдэд бол үйлчилдэг Диплиз энэ сургууль 10 жилийн сургууль дотор байр маягаар явж бол ус засч үйлчилгээ хийдэг байсан. Хэрэг тосгоны эмнэлгийн түүх ард түмний дунд доктор Галсан хэмээн алдарсан баг эмч Галсан. Орос эмч Чимиаров нарын хамтын ажиллагаанаас үүсэлтэй. Тэд 1934 дугаар онд Борговын эмнэлгийн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 1946 дугаар онд анхны монгол эмч нар ажилд орж байсан баг эмч Донров, Цэвэгжев, Совилагч Баасанжев нарын 1960 дугаар онд Мандал суманд нүүн очиж 4000 гаруй хүнд үйлчилгээ үзүүлж байлаа. Техник технологи хөгжөөгүй тухайн үед эмч нараа захиргаанаас морь авч богцсондон эм тарыгаа хэн явж хүмүүсээ үздэг байжээ. 1973 дугаар он зөвлөлт мэрэгжилтнүүдийн тусламжаар өөрийн байртай болж төвлөрсөн дулаан цахилгаанаар хангагдаж эхэллээ. 1990 дугаар онд Мандал сумын нэгдсэн эмнэлэгтээ нэгдсэн ч ард түмний хэрэгцээ шаардлагаар 2001 оноос хэрэг тосгоны эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 37 жил ажиллахад одоо 14 жил нь энэ салбарыг эрхэлж ялаа да. Эмч зөвлөгчхүү хүний эрүүл мэндийн төлөө цагаан халаадан өмсчихэд ингээд зүтгэж яхад урамтай сайхан байдаг. 57 онд зөвлөгч болоод 400 гаруй хүүхэд их барьсан би ганцаараа ер нь эмч байхгүй байхад эмчтэй бол одоо тэгээ тоор мэдэхгүй. Сангийн аж ахуйд бол одоо 1500 гаруй хүүхэд их барьж авсан. Миний хамгийн том хүүхэд их барьж авсан хүүхдүүд их ч одоо 40 хүрээд явж штэ. 70 настай бэтгүүд гарсан хойно богонд их барьж 20 настай хатцэг гэдэг эмэгтэй гүхэн дор төрүүлээд 4200 грамм ихтэй хүүхэд их барьсан. Тэр их надад их гайхамшигтай их гавья гэж боддог. 32 жил ажиллаж хоорондоо би 16 хүүхдийг эмч байх багт их барьж авсан. Гэнт дулаан байхгүй болоод эмнэлэг маань одоо нураад унтсан. Бид нэг айлын подио золж яваал одоо тэр дотор ил тэн тавьчихсан. Тэгэл одоо ажиллаа явуулж илаа да. Газар байранд байсан бид нар чи явж супад нэг хийж модоо хийн авчиж бас түлээгээ хөрөөд нь галаа түлнэ. Энэ жижиг өрөөнд ч амбалт орно. Би нэг хүн амтнаас гуугаад нэг юм жоохон 100 болоод тавьсан. Автигийнхаа эмийг хөлдөөч гэх нэг тэнтгүүл цөмөрөөл нэг гар мар нь халцсан, нүүрс түлээ болсон нэг тиймэрхүү л улсууд байдаг байсан. Мандал сумын уугуул энд төрсөн. Тэгээд 1967 онд Ангаах ухааны дунд сургуулийн эм найруулагч анги төгсөөд шууд энд ирсэн. Өөрөө эмээ найрууд нь бас элдвийн шингэн шүүн ачаал ихтэй байсан. Би одоо төрсөн цагаасаа энэ Зүг Араа хотод өсч өндөж өдөө өсч яваа. Автын галаж 39 жил одоо тэрэг барьж байна. Ард түмний хөдлөө шуурхаа үйлчлэгэнд одоо явж байна. Тарьяаланч малчдын ажил хөдөлмөр эд үцэлж байсан тэртээ 1956 дугаар оны Борговын хэмээх суурангаас одоогийн Мандал сумын цэцэрлэгийн түүх эхэлдэг. 1961 дугаар онд цэцэрлэг зүүн хараасангийн аж ахуйд нүүн очиж 8 багш 50 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байлаа. 1975 дугаар онд зөвлөлт холбоот улсын тусламжаар барилгын бүрэн цогцлборууд баригдаж ашиглалтанд орж байсан нэг нь зүүн хараагийн цэцэрлэг юм.
Ажилчдын хүүхдүүдийг хүмүүжүүлж ирээдүйн сайн иргэд болгон төлөвшүүлэхэд үнэтэй ховноор оруулсаар хэлсэн энэхүү ван тулс хүүхдийн дуухуур энээдэн нариганаар салгиж байдаг юм. Зөвлөлтийн тусламжаар байгуулсан шинэ байр байлаа. Энд анх орж ирсэн. За би энэ цэцэрлэгтээ 6 жил багш 27 жил цэцэрлэгийн эхлэгч хийсэн. Миний одоо анхны ажлын гараа бол яг энэ цэцэрлэг яг энэ танхимаас эхэлсэн байгаамаа. Ерөөсө хүүхдэд ажилласан хүн ерөөсө ядардаггүй. Дандаа баяр баясгалантай байдаг. Тухайн үед хүүхдийн дуу шуугаанд их ядарч байгаа юм шиг орой байдаг бол ч өглөө босоод л нөгөө хүүхдүүдийнхаа дунд орж ирээд л ажлаа ихтгэр зэрэгэл ядарснаа мартаад их баяр баясгалантай байдаг. Их сайхан ажил хийж гавны амтандаа гарсандаа их баяртай байдаг. Ангид орж исэн гоё байна. Дээр үеийн сайхан юм харагдаж байна. Сэтгэл сэргэж штэ энэ юмнуудаа хараад залуунаас бодогдчих. 25 жил одоо гал тогоочоор ажиллаж байсан. Бид бол өөрсдийнхөө ажлыг хүнээр хийлгэнэ гэж үгүй, өөртөө ноогдсон бүхэл ажлыг өөрсдөө тухайн урьдээ хийж шаардлагын дагуу өндөр түвшинд хийдэг байсан. Хүүхдийн суулж уулж таатай олчин үзийг бүрдүүлэхэд манай хамт олон амжилттай ажиллаж байгаа билээ. Хүүхдэд ажиллахад бие бэлдэр оюун ухаан нийгэмшгүйг нь одоо цогцоор хөгжүүлж хүүхдэд судалгаа хөтөж судалгаан дээрээ үндэслэж илүү үр дүнтэй ажилтдаг. Миний ингэр дээр зүйлсийн одон болвол миний хамт олонны хийсэн бүтээсэн ажлын нөр хөдөлмөр гавьяа юм шүү гэдэгт одоо баярлж явдгаа. Тэгээд та бүхэндээ багш ажилтан ажилчид үеийн үе төгссөн шав нартай одоо ад жаргалтай эрүүл нэг сайн сайхан бүхнийг хүсээрээ. Олон хүмүүсийн зүрх сэтгэлийн нандин дурсамж, сурагч насны дуухураар бялхан байдаг Хараагийн сангийн ажихын сургууль 1932 дугаар онд Борговынд байгуулагдсан бичиг үсгийн бүлэгмээс үүсэлтэй. Ард иргэд хүүхдийн сургуульд суулгах дургүй байсан тухайн үеийн хүнд хэцүү цаг мөчөөс өнөөгийн дүр төрхөөн олох хүртэлх түүхэн замналуудыг туулж иржээ. Ажлын гараагаа дөнгөж эхэлж байсан залуухан багш нар эрдэм мэдлэгийг бусдад түгээх хүндтэй үргийг хүлээсэн үе үеийн удирдлагууд сургуулийн түүхийг илүү баяжуулдаг. 1961 дугаар оноос 62 онд Зүүн Хараагийн сангийн жохын төв хэрх уулын өвөрт нүүж ирэн 1-4 дугаар ангитай баг сургууль болж үйл ажиллагаагаа явуулж 1970-аас 1971 дугаар оны хичээлийн жилд 7 жилийн сургууль болон өргөжж байлаа. Үүнээс 2 жилийн дараагаар 8 жилийн сургууль болон өргөжин хөгжижээ. Түүхийн альч үеийн алдартан гавьяатнуудыг олноор төрүүлсэн сургууль хожимо 1987 дугаар онд 10 жилийн дунд сургууль болсон түүхтэй. За энэ сургууль бол үнэхээр одоо их сайхан сургууль. Энэ сургууль сурч байгаа хүүхдүүд, сургаж байгаа багш нар, ажиллаж байгаа ажилчид бол үнэхээр одоо хүн бүхэн муу гэж хэлэхгүй юм сайхан сургууль байсан маа. 40 жил одоо амьдралаа холбож багшилж ирсэн бидний шайр нар энэ сургуулийг сайхан авч яваад баярлж байдаг. За би энэ сургууль 1975 оноос 1993 он хүртэл 18 жилийн залуунаас өнгөрөөсөн сайхан сургууль байлаа. Энэ хамт олонд бүгдээрэнд нь хайртай шүү. Та нарт баярын мэнд хүргье. Миний одоо олон зуун шавнар маань эх орны өнцөг улмурт ажиллаж амьдарч байгаад нэг баярлж явдгийг. Багшаас нь эхлээд хичээлээ эхлэх чинь хүртэл хийж байгаа. Даваа сүрэн багш гээл одоо олон багш нар байна дөө. Миний шавнар. Сургуульд миний хань одоо их олон жил ажиллаж байсан. Их олон шавнартай. Анхны маань шавнар бас Батрэдүй Дашмигмар нар Орос хэлний багшаар сургуульдаа олон жил ажилласан. Тус сургууль багшснаас хойш 35 дахь жилдээ багшилж байна. 69 оноос хойш 30 жил энэ сургуульд бага дунд сургуулийн багшийн ажлыг хийсэн. Би ч энэ сургуулийг өөрөө сурч төгсөөд энэ сургуульд 23 жил ажиллаж залуу насаа энэ сургуульд өнгөрөөлөө. Анх л надад доорыг зааж гисэн багш маань төмөр гэж багш маань байсан байгаамаа. Өнөөдөр хэрэг багш маань эсвэл багштайгаа зэрэгцээл явах байлаа. Миний ажил амьдралын одоо гараа маань бол энэ сургуулийн Ахмад багш нартай, энэ сургуулийн ажилтнтай бол салшгүй холбоотой. Сүрлэг сайхан сургууль ирэхдээ их сүрдэж, зүрх алдаж ирж байлаа. Тэр үеийг бодоод өнөөдөр 25 жил өнгөрчээ. Багш бид нар чинь сурах ажлаа чим, бас сангийн аж ахуйн хаан тэр хавар намрын хаан ажилд ч бас оролцдог. Санаанд минь нэлэхэн хүйтэйгээ холбосон
Багш мартан би өдрүүд минь бидний зүгтэн. Дөрөвдүгээр ангийнхаа хүүхдүүдтэй зуныхаа амралтаа төлөөгөө хийчгээд галаа төлж яагаад хичээлээ заадаг байсан. Улсаас зарласан уралдаанд нэгдүгээр байршлаад улсын аварга анги болж байлаа. Хүүхдийн эмч мэрэгчлэр суралцсан гэж бодож байгаа. Нутгийнхаа хүүхэд багчуудыг эмчлэн сайн хүн болгоно гэж бодож байгаа. Биологийн багш болно гэж бодож байгаа. Бүжиг талтай сонирхолтой болохоор юусэн бүжгийн ангийг сонгох гэсэн. Манай анги бол бас сургуультай спорт урлагаараа бас нэлээд дээгүүр ордог. Сурагчдын бие бэлдрээ өөртөө шөмөжлөг бий болгохын тулд хүүхдүүдийн аймаг болон сум орон нутгийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож ирсэн. Сэлэнг аймгийн 10 удаагийн аймгийн аварга болсон баг эрэгтэй эмэгтэй багийг дасгалжуулаад улсын аваргад бэлдээд хүүхдүүдтэйгээ бэлтгэл гарцсан. Ингээд энэний анх суурийг тавьсан Төмөн Үлзий багш, Од Гэрэл багш эднэрийн амжилтын буухыг залгамжилж олон уралдаан тэмцээнд нэр алдрыг дуурсгаж ирж байна. Манай сургууль ба 1-5 дугаар ангийн 230 хүүхэдтэй өдийн цай хөтөлбөрийг манай сургууль дээр өдийн хоол хөтөлбөр болон хэрэгжүүлж ихтэй 3 жил болж байна. Энэ өдийн цай хөтөлбөрийн хол ач холбогдол нь болохоор багангийн сурагчид сургууль сурах хүсэл тэмүүлэл дээр нь олон цагаар хичээлэхэд ядрахгүй байдаг ийм сайн талтай ийм хөтөлбөр байгаамаа. Сургууль нь одоо 500 гаруй сурагч 48 багштайгаар ингээд сургуулийн үйл ажиллагаагаа явуулж байна. Залуу багш нар бол ер нь одоо аймаг бүс улсын чанартай уралдаан тэмцээнүүд бол ер нь бол амжилттай оролцох тийм өрсөлдөх чадвар бол нэлээд сайжирсан. Ер нь сүүлийн үед манай сургуулийн сургалтын чанар жилээс жилд ахиж улсад дээгүүр байр эзлэгээс гадна аймагта тэргүүний сургууль болох болцлыг хангаад ажиллаж байна. Зүүн хараагийн боловсролын салбарт үнэтэй хавьнмээр оруулж багш хэмээх хэрхэн малдрыг хүндтэйгээр авч явсан хэрхэн бол ардын багш жаргал тулга гаргасан. Миний хан жаргал тулга удам дамжсан багш хүнэлтэй билегийн гунгаа гэж дээд спирт гэж анхан 4 жилийн сургууль байгуулагдахад ээж аав хоёр нь тэнд багшилж ийсэн. Миний хань багш, эгчин багш, миний хүү багш, биер багш ингээд бодохоор бол манайх нэлээд олон үе дамжсан багш нар ажилдаг юм гэр бүл байгаа юм. Аавынхаа үлгэр дуурайлаар аавынхаа одоо заавар зөвлөмжөөр аливаа асуудалд хандхад хязгаарч алдчихж байгаагүй. Тэрэндээ би бас их ааваараа бахархаж явдیں۔ Олон түмдээ нийтж одоо нэг үгээр бол одоо хүний төлөө төрсөн түн байсан гэж би бол дотор бодож явдаг. Хийж үтээсэн юм хүний гартаар баригдаж нүдэнд үзэгдэх хүч тийм юмыг ямар ч салбарт очисон хийж үтээж чаддаг. Өр хүүхэд хань ижилдээ хайр халамжтай хүний дээд тийм сайхан хүнтэй. Монгол хэрүүнд байдаг одоо бүхий шин чанар юу байх ёстой юм, Монгол бүх хүнд байх ёстой, тэр жудаг байх ёстой, тэр бүх чанарыг л агуулсан. Сэлэнг аймагт одоо 2 удаа төрүүлж аймгийн горц арслан цол авсан энэ бүх Од Гэрэл багш дээр одоо дасгал сургалтаа хийж байгаа л нэг өдөр аав дээр бууж ирэл аава би одоо ингээд бүхний тэмцээнд явлаа гэсэн. Манай миний хүү яваад иргээл яасан миний хүү төрүүлсэн үү гэж төрүүлсэн ааваа л гэсэн. Яаж мэдээ автаа гэсэн аав зургтын мэдээ үзээд хүүдрээ гараад ирлээ. Тэгжил би одоо аавыгаа одоо амьдралд нь анхудаага тийм баярлуулж ирсэн юм бол гэж би өөрөө боддөө. Аав их гэсэн одоо сонсдог, миний аавыг хүндэтгдэг байсан бас ард түмэндээ би талархлаа илэрхийлмээр байгаа. Өвгнийхөө нэрэмж Сэлэнг аймгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил болгон мандал сумандаа зохион байгуулж энэ спортыг хөгжихэд хувь нэмрээ оруулж яана л гэж бодож байдаг. Хараа нутгийнхны сэтгэлийг хүлээж амьдралыг илүү уярам догдлон болгодог салбар бол соёл урлаг. Эргэл дээр ирсэн залуусын гитарын уянгалах хөг дуу хуур болзоо үдшийн бүжигээ дурсамжтай жаргалтай бүхэн энэ салбартай холбогддог. Шийдвэр хамтлаг гэсэн одоо
34 жил болсон юм байна. Дээ шүү дээ. Ерөөсөө газар тариалангийн орон учраас тэр утгаараа бид нар одоо тэр хамтлагтай шижир гэж нэр өгж байсан. Намарч байсан хөгжмөн үтсэл байдаг. Хаварч байсан хөгжмөн үтсэл байдаг. Тэгжил явсан. Соёл урлагийн салбарт хувь нэмрэн оруулахыг зорж уран бүтээл оролдож, хүмүүст хүргэж хүндлэгдэж байсан сандаг доржин дайн доржгаа өвөрмөс өнгө төрхтэй уран бүтээлч байжээ. Түүний зохиосон яруу найраг дууны шүлгийн дундаас хүүхдийн дууны шүлэг баггүй хувийг эзэлдэг юм. Манай хөдөөгийн уран бүтээлч дотор бол ийм баялаг уран бүтээл сэтгэлгээтэй хүмүүс их байдаг л да. Оюуны цар сайтай, мэдрэмж дотоод мэдрэмж их сайтай. Ийм их хүмүүсийн төлөөллийн нэг нь бол манай дайнд орж байгаа маань байгаа юм аа. Тэгээд дайнд орж байгаа маань бол их олон сайхан бүтээлүүдийнх нь одоо нэг нь бол бас миний хамтарч тухайн үед 90-ад оны үед хийжсэн бас нэг дуунууд энэ төр байдаг л да. Зүүараа гэж байж хад Английн орон дараагаар Английн томилолтоор ирж ирсэн. Нэг харахад л шүлэг өчсөн сууж. Урлаг таартай бүхэнд одоо шүлгэн тарин ном, миний сэлэнг, хөгжмөн зохиолч, гал мандахтай хамтран, надтай хамт дуулаарай гэдэг хүүхдийн дууны цоврал концертын номыг бэлтгээд байгаамаа. Энэ 100 хүүхэд бидэнд 12 хүүхдийн шин дуу бэлгэлсэн бидний хамгийн хайртай хөгжмийн зохиолч гал манд хогш маань юм аа. Зуны ямар тул уран бүтээлийн бас нэгэн орцтой юм боллоо. За гал манд хогт дээр одоо хүүхэд насны одоо 12 дуу бэлдээд байна да. Бол манай дүүвтэй чинь тэгэл хүү амтаа орж ирэх чинь дуулдаг байсан шүү дээ. Тэгэл али миний хоёр хүү дуулаараа гэл. Дайнд оржийнхаа уран бүтээл орцож байгаа баяртай нэмэр хандил болгох дээр гарах зардал нь би компанийнхаа нэрийн өмнөөс 25 мянган төгрөг хандилъя гэж ирсэн юм аа. Дайнд орж гэж хэлэгдэж яваагаараа би бол бахархаж явдаг аваараа. Аавынхаа дууг дуулагдаад ингээд ард түмний төвтэй л явж байхдаа маш их баяртай байдаг. Харагийн уян гэдэг ийм сайхан дуу гаргасан байдгийг энэ дууг би тухайн үедээ 9-р ангид байхдаа 1983 онд сум сангийн аж ахуй 60 жилийн ойгоор дуулж исэн бол 30 жилийн дараа дахиад дуулагдчихна гэж бодохоор үнэхээр сайхан санагдчихэв. Сангийн аж ахуйтай амьдралан холбож энэхүү нутгийн хайрлан дээдэлж магтан дуулдаг уран бүтээлчдийн нэг нь Цэнд очирва. Атрын 1-2 дуурай энд оролцож явсан тэрээр Хараагийн сангийн аж ахуйн түүхийг олон түмэн үр хойш дон таниулах зорилгоор шүлэг найраглал бичиж нутаг усныхан сайхан бүхнийг мөр шат бүхэнд нь шингээжээ. Нарны сасралаар үтсэн нандин чөмөрөөд гэдэг ийм яруу найргийн ном одоо хөвлөж энэ дотор 6-7 найргал оруулж одоо олон түмнийг сайн гэрүүлэх ажил өөрийнхөө жаахан үнэмрэг орууллаа. Хүний амьдрал сэтгэл хөдлөл хайр эрч хүч урам зоригийг илүү дээд түвшинд мэдрүүлдэг урлагийн аливаа төрлүүд Хараа нутагт өөрийн гэсэн өвөрмөц онцлогтойгоор хөгжиж байна. Манай соёлын төв нь 1990 онд байгуулагдсан. Одоогоор 13 жил нутгийнхаа нийт ард иргэдэд соёлын одоо үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ингээд ирсэн байгууллага байгаамаа. оны 7 сарын 8-наас 11-ний хооронд Генис 13 амжилтанд 5200 бие биелээ биелснээс түүн дотроо Сэлэнг аймгийн хэмжээнд нийт 61 бие биелэж дундаа хэрэг тосгоноо төлөөлөд 4 хүн амжилтаа оролцоод ирсэн. Төрөлх нутгаас сонгогдсон төрийн түшээ жаргал тулгын Эрдэнэ нават төмөний наадмын төрөө бүх улсын аварга эрхэм баяр түүхт нутгийн бахархал Монгол улсын гавь тамирчин дамдны очвадарл
Төмөн олонд биширэгдсэн төрийн их уяач долгорын Ганбаатар мандал нутаг мэнэ мандан бадрахын ёроолтой. Их Монгол улс байгуулагдсны 807 ардын хувьсгалын 92 жилийн ойн баярын наадмаар Монгол улсын аварга цолын эзэн болж мөн энэ ондоо Америк нэгдсэн улс зохиогдсон Jiu-Jitsu бүхэн дэлхийн аварга шалруулах тэмцээнээс алтан медаль авсан нутгийн хорныхон эдгэл хүнд тэглийг хүлээсэн үйл хэрэг боллоо. Сэлэнгэ аймгийн Мандал сумын бас нэгэн бахархалт хүү бол Монголын үндэсний олимпийн хорооны алтан шагналын эзэн Монгол улсын гавьяа тамирчин Очбадарл. Очбадарл Тайбэй 2021-р Дефлимпийн наадмын жудо бүхэн төрлийн 81 кг-ын жинд алтан медаль хүртэж Монгол улсын нэрийг дэлхийд дахин тунхаглаж улс нутгийнхаа алдртнуудын эгнээнд очсон юм. Хүсэл мөрөөдөлд өмнөнч байж хөдөлмөрлөж зорьсон дон хүрч чадсан гавьяа тамирчин Очбадарл Ахмад үеийнхнийхээ хичээнгүй чанарыг өвлөн авч хараа нутгийнхаа сайн сайхан дөрийн бодит хөвмөрийг оруулж чадсан эрхэм гавьяатай. Би 1975 онд зүүн хараагийн сангийн аж ахуйд төрсөн. Би Дефлимпийн аварга болоод шагналаа авч байх торгон мөчөд төрлөх нутаг ус маань нүдэнд харагдаж байсан. Миний нутгийн ирээдүйн болсон залуус та бүхнээс олон олимпийн аварга төрөх болтугай. Та бүхэндээ 90 жилийн баярын мэнд дэвшүүлье. Сэлэнгэ аймгийн Мандал сум нутаг орныхоо нэрийг гаргасан хурдан удмын олон шандас түлэгтэй. Тэдний нэг Монгол улсын манлайвяж Ганбаатарын хүрэн халдсан мөр. Нутаг ус наадуудыг улс орнон алдарсан энэхүү эрдэнэ түлэг улсын баяр нааданд 3 удаа түрүү магнайд хурдалж, улсын болон орон нутгийн чанартай морины уралдаанд 7 удаа айрагдж, ард түмний санал асуулгаар төрийн их хүлэг цолоор өргөмжлөгдөн уйсан эзэнтэйгээ түүхэнд мөнхөрчээ. Миний хоо дөрөвдөх Ганбаатар морин дэх дуртай байлаа. Халзмаар шансан үнэхээр хурдан шансан хавчиг соёлондоо төрүүлсэн мөр юм шүү дээ. Өргөн халзмаарынхаа хөшөөг Мандал сумынхаа соёлын орлогын өвдөнд 7 сарын 5-нд байгуулагдаад халзмаарынхаа дэргэд зураг авахулж байгаадаа баяртай байна да. Аав маань уяач хүн байсан тэгэл аваасаа шимээр уяал одоо хүртэл жил болго ер нь айрыг төрөө алдахгүй. Сумынхаа наадамд бол сайхан л байцгаана. За би 30 гаруй жил морь үйж байна. Тэнгэрлэг гал байгуулад 6 жил боллоо. 6 жилийн дотор 5-6 аймгийн адарттай морь уяад явж байна да. Морь уяна гэдэг нь бол ерөөсөө хүнд бол хамгийн их төвчээр хатуужил ер нь хүний хэлсэн үгийг сайн сонс сурж авч явах хэрэгтэй юм байдаг юм байна. Одон мөр унахад маш гоё. Мөр унахтаа төрүүлнэ гэсэн зорилготой мөр ундаг. Галаараа нийтээр орон нутгаараа сайн айраг төрөнд дахиулах бидний ганц зорилго. Нутгийнхаа ард түмэнд 90 жилийнхээ сайхан тэмдэглээрээ олноороо бүгдээрээ сайхан наацгаа яа л гэж хэлье да. Хараагийн сангийн эжихэн 90 жилийн ойн хүрээнд олон ижлуудыг амжилттай зохион байгуулж байна. Урлагт дуралдаг дуунд хайртай нутгийн иргэдийн дунд зохиогдсон караокены тэмцээн хөл хөгжөөнтэй болж өндөрлөө. Ирээдүйн хараа нутгийн аж байдал өнгийг тодорхойлох хойч юулсан сурагчдын дунд зохиогдсон би энэ нутгийн эзэн сэдэвтэй гар зураг зохион бичлэгийн уралдаанд ч сурагчид идэвхтэй оролцсон. Ахмад багш Төмөл Зягсны нэрэмжит үндэсний шагаан харвааны тэмцээн байлаа. Нийт 18 багийн 150 гаруй тамирчин оролцсон. Үндэсний шагаан харвааны тэмцээний тэргүүн барийг Эрдэнэбаатар ахлагчтай Улаанбаатар хотын баг эзэлсэн бол дэд барийг Мөнх Шаргал ахлагчтай Булган аймгийн баг, 3 дугаар барийг Ган Тулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг эзэллээ. Ахмад багш Төмөл Зягсны хүү Ган Тулга ганц сүхнэр Монгол улсын үлэмж дархан мэрэгэн хэмээх хүндэтэй цолын
эзэд юм аа. Мөн Гавьяат агрономч Даш дундгийн нэрмжит гар бөмбөгийн тэмцээнийг түүний өр хүүхдүүд амжилттай зохион байгууллаа. 5 сая төгрөгийн шагналсантай энэхүү тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 13 баг оролцсноос эрэгтэйчүүдийн гар бөмбөгийн тэмцээний тэргүүн байрыг Ган хуяг ахлагчтай Ахан дүүсийн баг эзэлж, 2 дугаар байрыг Мөнгө баяр ахлагчтай Динжин баг, 3 дугаар байрыг Даш баяр ахлагчтай Хэрэг сургуулийн баг эзэллээ. Харин эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн тэмцээний тэргүүн байрыг Сүнжидмаа ахлагчтай Оюутны баг эзэлж, удаах байруудад Базар аргач ахлагчтай Ахмадын баг, Янжил сум ахлагчтай Хэрэг сургуулийн баг орсон юм аа. Зүүн хараа сангийн жухин иргэд 90 жилийн ойн баяртаан зориулж эхлүүлсэн нэгэн томоохон ажил бол Хэрхэд тосгоны Улаанбаатар хотод нутгийн зөвлөл байгуулсан явдал юм. Хойшлын Азуу хараагийн сангийн аж ахуй ажилч хөдөлмөрж сурч боловсруулж амьдрал ахуйгаа олбож байсан Ахан дүүс бид нийлээд Хэрэг тосгоны нутгийн зөвлөлийг байгуулсан юм аа. Нутгийн хүмүүсийг холбоо хэлхээ тогтоож хамтран ажиллаж цаашлаад нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахаар санаа сэтгэл шулуудаад хамтран ажиллаж байна. Нутгийнхаа энэ зөвлөлийн уулзалтанд ирсэндээ би маш их баяртай байна. Манай сангийн жоохон дарга явцсан дээр сум сангийн би орлог даргал байна. Би дулааны станцад цахилгаанч хийж ийсэн, мастер хийж ийсэн. Сангийн аж ахуйд зайранд ажиллаж байлаа. Яг ингээд одоо ангиараа сууж байна. Тэр үеэд урсаад ингээд яриа сууж хайгу сайхан санагдаж байна. Хамж багш Гамбах багшийн төгсөлтийн үеийн унсууд тэгээд яг 92 онд сангийн аж ахуй одоо арчлын үед задрахад хамгийн отхон ажиллаж албан агч нар бид нар. Дууны үгэнд нөгөө нутгийн ах нар аам минь юм шиг харагдаад байна гэдэг шиг одоо энэ яг өнөөдөр ингээд нутгийнхаа тэр залуу насын нийт бид нар хүүхэд байхдаа харж явсан энэ ах эгч нарыг хараад их сайхан санагдж байна. Нутаг ормын сайхан өнгөжин авхаажиж сайхан болох байх гэж бодож байна. Тэгээ өнөөдрийн энэ уулзалтанд ирж оролцсондоо баяртай байна. Миний ээж Сэнсэнгийн долгор гэдэг хүн гахаа байрын байгууллагад анх гахаач нар орж ажиллаад Алтан гацад 3 удаа хүртэж исэн тийм хүн байдаг юм аа. Ээжийнхаа үр бүтээлтэй ажиллаж исэн энэ сайхан нутгаар бахархаж явдаг. Мужаанд орцсон гэж үний 5 дахь хүн байна. Тэгээ өнөөдөр одоо нутгийн маань 90 жил одоо болж байгаа явдал туйлын сэтгэл өндөр байна. Зүүн хараа сангийн аж ахуйн нутгийн Ахан дүүстэй Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн хамт олноос 90 жилийн ойн баярын мэндийг төвшүүлж байна. Сэргэлэн бол зүүн хараагийнхаа гэж. Тиймэрхүү яриа ярихдаа дуртай байдгийн. Манай нөхөр Ёмдон гээд сангийн аж ахуйн ерөнхий механик хийдэг. Энэ сайхан ээжийг маань бидэнд хайрлсан. Их бага мандал хайрхандаа бас сүслэн мөргөж явдгийн, хараа голдоо мөн залбирч явдгийн. Манай Сэнк гэж хүн байсан. Цэцэрлэг мандал нэгдлийн дараагаар бол ажиллаж исэн. Хуучин спирт зоо гэж байхад л одоо бид хэд одоо тоглооллоо. Хүүхэд байхад сангийн аж ахуй ёстой эд хөгжиж байлаа. Энэ унсан газар өдөр цог хиймэртэй байж, ард түмэн бүтээлч хөдөлмөрч байж, улстай гайхуулж байгаа энэ бүтээлч хамт олонд дахин түүхтэй баярын мэндийг өргөж байгаадаа таатай байна. Домог хэлгсэн эрт цагийн түүх. Зүүн хараагийн сангийн аж ахуйн амьдрал буцалсан өдрүүд өнөөгийн Сэлэнг аймгийн Мандал сумын Хэрэг тосгоны дүр зургийг энэ нутагт таан эзэн болсон сангийн аж ахуйн ахмадууд өнөө цагийн иргэд ажил амьдралаараа зураглаж хийж бүтээсээр 90 жилийг ардаан орхилоо. Өнгөрсөн одоо 93 цагийн хэлхээсээр холбогдсон байдаг амьдрал хэмээх их хаянд сайн сайхнлуу тэмүүлэх энэ нутгийнхны үйлс өөдөөн байж ирээдүй гэрэлтэж байг. 90 жилийн одоо ойгон тэмдэглэж байгаа зүүн хараагийн сангийн аж ахуйг 1992 онд хөгжлөхөд 13 компани усны нэг нь энэ манай ноён уул компани байна. Бид энэ хамт олноороо бол бас гайгүй амжилт гаргаж 1995-96 оныхон ажлын үзүүлэлтээр Монгол улсын тэргүүний тариаланч аврах хамт олон болж шалгарсан ийм гар сэтгэл санаа нийлсэн эвсэг ийм одоо хамт олон байгаа юм аа. 90 жилийн ойг тэмдэглэж байгаа Монголын газар тариалангийн анхны одоо шанг татсан хүмүүсийн
хойч үе мөн тэд нар тэдний ах дүүс төрөл төрөсдөд 90 жилийн баярын мэндийг хүргье. 1987 онд төмсний 4-р салдааны ахлагчаар ажилд тэр намартай улсын аврах салдаанд ажиллах хамт олонтойгоо сайхан амжилт гаргаж бүрэлдэхүүн сайхан ажиллажээ да. Шивэрт салаан даргаар 86 онд мөн тэнд очиж улсын аврах салааны ахлагч хамт олон. Манай худалдааны хамт олон бол маш их тийм тэргүүний улсуудаар дүүрэн байлаа. Нийт мандалчуудаа илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан 90 жилийн ойн баярын мэндийг төвшүүлье. 90 жилийн ойн баярын мэнд хүргье. 90 жилийн ойгоо хийж байгаа үе үеийн хамт олондоо баярын мэнд хүргье. 90 жилийн ой зөрүүлж бид нар бас зураг авахулж байгаа тий баярлж байна. Мал эмнэлгийн албаныхандаа болон мандал сум хэрэг тосгоныхаа хамт олонд 90 жилийн ойн цогтой халуун баярыг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За бүх нутгийн иргэдэд баярын мэнд хүргэе. 90 жилийн ойн баярын мэндийг хүргье. Зүүн хараас ангиж хүн 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Түүхт 90 жилийнхаа тэмдэглэж хийж байгаа нийт хэрэгчүүдтэй мандал сумын нэгдэн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид мөн төлөөлөгчдийнхаа өмнөөс халуун баярыг өргөмжлүүлье. Зүүн хараас ангиж аж ахуй үүсгэн байгуулагдсны 90 жилийн бид бүхэнд тохиож байна. Энэ сангийн аж ахуй бол Монгол улсын ууган сангийн аж ахуй. Энэ сангийн аж ахуйгаас одоо олон алдартнууд, гавьяатнууд төрөн гарсан ийм сайхан үлгийн нутаг байгаамаа. Цаашдаа сум сангийн аж ахуйн ажил үйлийг үргэлжлүүлэн явуулж энэ хөдөө аж ахуйн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд нутгийн одоо зон олонтойгоо хамтарч ингэж хичээн зүтгэх болно. Бид бүхэн одоо энэ 90 жилийнхаа баярын мэндийг энэ 100 хараа сангийн аж ахуй гэж байхад ажиллаж амьдарч байсан тэр буур бол одоо ажиллаж амьдарч байгаа энэ нутгийн зон олонтой бүгдэнд нь баярын мэнд хүргэе. Again.